эрхэм үзэгчдээ та бүхэндээ харах өнцөг нэвтрүүлэг бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотоос мэдчилж байна. Сар шинэ мэд дэвшүүлээ. Та гадаадд сууж байгаа монголчууд маань шинэ жилээ тэмдэглэдэг. Хичнээн гоё тэмдэглэдэг юм. Бас дуулсан мэдсэн. Заримаас зохицохоос нүдсэн. Тэгээд энэ монголчууд гэдэг бол ерөөсөө Монгол эх орноо байнгын мөрөөдөж байдаг. Эх орондоо байхад мэдэгдэхгүй биевэнтэй эх орноо таахгүй юм шиг л харагддаг. Эх орноос гадна сууж байгаа Англи, Америк, тэгээд одоо Солонгос, бусад Европт байж байгаа тэдгээр хүмүүсүүд яаж эх орноо мөрөөддөг би мэднэ. Тэгээд тэд бол зөвхөн мөрөөдөө зогсохгүй бүтээн байгуулдаг. Монголын гадаадад дархалдаг гэж би ингэж боддیں۔ Тэг учраас одоо та бүхний ширээн дээр цагаан сарын идэ бодоо бүгдээрээ Монгол идэ байгаа. Би ямар ч хэрэгэлзээгүй байна. Ягаад гэвэл би ингэж сайхан болвоо хийсэн. Нутагнуугаа одоо та бүхний идэ тэр сайхан болнуудыг ингээд эндээ солилцоо хийждэг. Буузаа хийгээ солилцдог. Тэр битгий хэл одоо Монголын энэ үнэний сүү, хоньны сүүтэйгээ ижилхэн номерын сүү болоод авсан. Тэргээр өрмөөн тавьсан. Тэгээ хайсан өрмөө хайлаад сайхан одоо үзм чигэртэй хамтлаг сайхан өрмөө хийсэн. Тэгээд ааруул тэргүүтээ энд л юу байдаг бүгдээр ингэ тэнд өдөрч чаддаг байсан. Тэр бол гайхамшиг тэгээд тэргээр эндээ зассан. Тэгээд л одоо сайхан Монгол дээр хуцаа мэдсэн золгож Монгол орнод орсон санаж байдаг. Тэгээд тэр нь ч одоо их гоё харагдаж байдаг. Энэ гадны дотлын найз нөхдүүд, англичууд, америкчууд тэр гадаа байж байгаа орны улсууд ерөөс ажил хөдөлмөр хийгээл явж байхад бол хэнийг ч анзаардгүй энийг ийм хүн байд ийм ажил хийж байгаа юм л гэж ингэж бодно учраас яг наадам тэмдэглээр Монгол дээлээ өмсөө тэр гадны зочин улсуудыг гэр орондоо гарч ирж цагаан бута эдгээр дайлаад ирэхдээ хүү юм чинь Монгол хүн байсан байх Чингисийн удам байсан байна Азийн чэйжин дээр байсан тэр баатарлаг ард түмний нэг юм байж шүү дээ гэж ингэж дурсдаг. Тэг учраас энэ өдөр бас гадаадын монголчууд бол гайхамшигтай өдрөнд байгаа юм. Эргэж Монгол болдог. Монголынхаа одоо эдэ будаа одоо баяраар ингэж цэнгэж байдаг. Бусад улсуудад Монгол хүн шүү гэдэг нь одоо ил тод болж байдаг. Ийм сайхан баяр тэгээ та бүхэндээ үр хөвгтэй сайхан хүмүүжүүлээрэй. Монгол болгож өсгөөрэй. Багаас нь сайхан сургаарай. Тэгээд өөрсдөө ч хэлээ гэсэн ажил хөдөлмөрөө сайхан гэж амьдралаа дэвшлүүлээд Монгол орондоо морилж ирж энэ Монгол Улсын бүтээн байгуулалтанд эрдэм мэдлэг ажлын дадал туршлага юу байгаа тэр үедээ маань Монгол орны хандлага зориулаарай гэж ингэж өрөөж байна. Өвчин зовлонгүй барчдгүй мэн сууж эд таваар элбэгдэл үр хүүхэд өнөрөдөг. Ажил хөдөлмөрч байнга өдөө байж үр хүүхэд чинь эрдэм номоор бэлгэж явах хэрэгжтэй сайхан хэрэглэгдэв шүү дээ. За ингээд та бүхэндээ энэ сайхан номын хурыг бэлгэлж байгаадаа баяртай байна. За ингээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд хамгийн түрүүнд надтай маш энгийнээр миний одоо асуусан асуулт болгонд сэтгэлээсээ хандсан Акида чин сэтгэлээсээ баярлалаа. Ингээд бүгд найрамдах Солонгос улсад суугаа эрхэм монголчуудаа хөлийн чандад суугаа бүх монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргэж маргааш битүүний өдөр одоо Акита хийсэн хамгийн сүүлчийн нэвтрүүлгэндээ та бүхэндээ мэндчлэгээ өгч байгаа юм шүү. Энэ болгоныг өгдгийн утга учир бол хүн ерөөсөө бодлон тэгш байх хэрэгтэй. Сэтгэлэн үнэн байх хэрэгтэй. Ийм байж ч хүн гэж орчлонд ерөөсөө хүн гэж орчлон азтай шээ. Чи би бид бүгдөө азтай. Яагаад гэвэл энэ орчлонд амьдарч байгаагийн энэ орчлонд жаргаж байгаагийн нэгэн аз. Ингээд та бүхэндээ энэ Монгол улсынхаа Улаанбаатар хотынхаа одоо Дашчоолын хийдийн одоо өмнө та бүхэндээ за ингээд хөлийн чандад суугаа эрхэм монголчуудаа бүгд найрамдах Солонгос улсад суугаа эрхэм монголчуудаа дэлхийгээр таран байгаа эрхэм монголчуудаа илгээрээ хамглан төргөөрөө төвшин амглан байхын үлцэтэй өрөөлийг харах өнцөг нэвтрүүлэг хүргэж байна. Та бүхэн хамгийн зоригтой, та бүхэн хамгийн их орондоо тусалж байгаа миний ард түмний эрүүл зоригтой, эрэмгий ард түмний байгаа шүү. Та бүхэндээ
аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. За ингээд би яг одоо ийшээ хурал ном хорж байна. Тэрийг та бүхэндээ бас бэлэг барья. Ой, би хэдийн чанд цугаа монголчуудтай бэлгэлж байгаа юм. Сүүлд байна. Окей. Эргээд би эндээсээ та бүхэндээ монголчуудтай сайхан битгий голоор багч гэсэн өнгөөр хямрын сан одоо хүний нутагт амьдарч байгаа, ажиллаж байгаа та бүхэндээ номын буян бодож би бас ном бичүүлнэ. Миний монголчууд зоригтой, хүчтэй, эрхтэй байгаарай. Акида чин сэтгэлээсээ баярлалаа. Аки минь бити ганцаардаараа олон сайхан зүйлийг харин яг зөв талаас нь угаасаа зөв талаас нь ярьдаг. Энэ талаас нь ярьж өөрийгөө бити ганцаардуулаарай, олонтойгоо байгаарай. Гомдол гээч юм өөрт чинь байгаа бол тэрийгээ үгүй хийгээрээ. Сэтгэл гээч цагаан сэтгэлээ олон сайхан хариуцуулаарай. Чамд маш их баярлалаа. Мөн түнчлэн одоо эмнэлгээр ирж байгаа маш их хүн байна. Маш их шүү. Тэгээ зөндөө олон эмнэлгүүд байна. Ерөөсөл хүрээдэр. Гэхдээ Монголдо болвол эмчлээ. Тэгээ үнэхээр болохгүй бол яадаг юм бэ? Монгол маань сайхан эрүүл мэндийн яам бол одоо энэ Солонгост хийгээд болгоод байгаа эмчилгээний тоног төхөөрөмжийг яаж игээд авчирдагч болоосаа. Тэгэх юм бол энэ их урсгал байхгүй болохыг үгүйсэхгүй. Тэгээ хамгийн гол нь эмнэлэгт ирж байгаа хүмүүс бол нэг бодлын яг өөрийнхөө хувь, өөрийнхөө мөн чанар, өөрийнхөө хүсэл зорилгоор ирсэн байгаа. Тэгэхээр тэнд бол за шинжилгээ хийлгэлээ. Тэгээд хамаг юм одоо хариугаа сонслоо. Хариугаа сонсонгууд одоо хагалгаа гэл ингээл зөндөө их юм байна. Тэрэнд ерөнсөө дараа нь яах вэ? За хагалгаа хийлгчээд ямар байранд орох вэ? Хагалгаа хийлгчээд тэр төлбөр нь яах вэ? Хагалгааны төлбөр яах вэ? За яах вэ? Дандаа ханд уугна гэдэг ойлголт байхгүй. Яг нь азтай хүмүүс нь нэг удаа олон түмний хандыг ингээд авч байгаа байх. Тэгвэл тухайн ханд өгч байгаа хүмүүс чинь бүгдөө амьдралтай хүмүүс байгаа ш. Бүгдөө ар гэртээ бас амьдралаа зогоох гэж байгаа хүмүүс байгаа ш. Хүн болгон тэгээд ханд өгөөд байхгүй штэ. Энэ дээр бити уурлаарай. Зүгээр л би яг мөн чанарыг л яг л хүний мөн чанар яг ийм шүү. Өөр арга байхгүй шүү. Бүгдөө л амьдрч байгаа гэдэг дээр хэлж байгаа юм шүү. Мөн түнчлэн за энд бол ингээд харж яхад нөгөө консулдо элчин сайдын яаманда маш их гомдсон байх юм. Тэднэрт одоо гомдоод яах вэ? Тэр хитгэн төгрөг яг яалтчгүй юмд зарцуулдаг хитгэн төгрөг байдгийг. Ерөөсөө за ёстой хитгэн төгрөг байдаг юм байлээ. За энэ ямар төгрөг байдгийг гэхээр би нэг удаа консулын албатай тэр одоо бүгд Солонгос улсад энд шүү дээ. Бага эмнэлэг биш. Бүр нөгөө хорих газар нэг очиод үзсэн. Тэгэхэд тэндээс наа захын сүү, сайл, тэр ном, дэвтэр бүгдийг авч очдөг юм байна лээ. Тэгээ манайхан яг үнэндээ баярлалаа гэж хэлдэг юм уу юу ястай тэрийг бол би мэдэхгүй байна. Уул нь баярлалаа гэд урам өгчөж байгаасаа дандаа загнаад дандаа чичлээд тэгэл тухайн хүний хувь хүний өөрийнх нь одоо гаргалгаа байх ёстой хахад элчин сайдын яамаа буруутгаад, консулын албаа буруутгаад тэр чинь бас л яг нөгөө тухайн орн одоо хоёр орны найрамдлалт харилцааны төлөө маш их ажил хийж байгаа. Дээр нэмээд консулын Монгол иргэдээ ингээд Монгол иргэдтэйгээ маш их одоо учирч уулзаж хатуу хөтөө үгийг сонсож байгаа. Гэхдээ бид ер нь албагүй. Гэхдээ бид хүний нутагт элчин сайдын яам, консулын алба байна. Ээж нь аав нь хэлэх хэрэгтэй.
Би ингээд энд ингээд ирсэн чи ингээд ямар боломж байна, яаж боломж байх вэ? Ер нь яадгийн бол гэд ингэж болно. Ил үгүй бол ерөөсө хинч байсан онгоцноос буучаад элчин сайдын яаманда би маш хол явах гэж байгаа шүү. Тэгээ ямар ч байсан нэр овгоо тэгээ паспортынхаа дугаарыг утасны дугаартайгаа ингээ өгчё. Яаж мэдхүү бас надаа эрсдэлтэй би эрсдэлтэй юмд явах гэж байгаа. Эрсдэлтэй амьдралд хөл тавих гэж байгаа. Энэ дээр та нар минь ингээд анхаарч үзээрэй гэд ингэж бас хэлэхэд үгүйсэхгүй. Энэ үгүйсгэлийг ерөөсөө хувь хүн өөрөө та хийх ёстой. Хүний нутагт эмнэлэгт явж байна. За энд байж байгаа хүмүүс нийгмийн даатгал гэж байна. Нийгмийн даатгалыг олоод авчдаг юм байна. Би нийгмийн даатгал дээр би уржигдэр очсон. Уржигдэр очиход нэг хүний цалинг авч өгөөд тэгээд одоо хөөцөлдөж өгөөд гэсэн үг шүү дээ. Цалингаа авч чадаагүй хүний. Тэгээд тэр цалингийг авч өгөөд нийт одоо хичнээн төгрөг гэж маш их төгрөгийг иргэдтэй олгож өгсөн байна. Ийм юмд нь бас баярлаа гэд хэлчихэж байгаарэ. Энд чинь бид загнахтай биш, бид тэднэрт уурлахтай биш. Бид учирлан холбож ярихтай хамгийн чухал. Энэ л хамгийн чухал. Тийм учраас энэ тал дээр миний иргэд хүний нутагт очтой элчин сайдынхаа яамаа консулын албаа бас сайхан зөөлөн сэтгэлээр хандж байгаараа бид нар чи яаж игээл та нартай холбогдоод яаж игээл ажиллахыг хүсэж байгаа шүү дээ. Гэхдээ тэд одоо өвчтөе ирсэн хүмүүст байр олж өгнө гэж байхгүй, түрээсийн байр хайж өгнө гэж байхгүй шүү дээ. Тэр чи хувь хүн өөрийнхөө тэр тухайн хүний тэр асрамжтайгаа ирнэ шүү дээ. Тэр хүмүүс нь ингээ олох, урьдчилаад олох, тэгээд байр савны үн өртөг гэдэг ингээд одоо ер нь онлайн ертөнц бүхнийг л илэрхийлдэг болсон учраас тэрэн дээр санаа зовох юм байхгүй байгаа шүү дээ. Ингээд олцоход харин ямар эмнэлэг за нэг эмнэлгийг сонгоцсон байгаа шүү дээ. Тэгээд ирээд нөгөө эмнэлэг нь явах юм бол яаж мэдхийн консулын албатай ярьж байгаад ер нь маш гоё сайхан эмнэлэг юу байна консулын албаа. Тэгээд надаа ингээд туслаач манай нэг хүн ийм ирчээд ингээ хавдраар ирчээд хавдар бол өстой нөмөрцөн байна. Тийм учраас хавдраар ирээд ингээд ийм их хэцүү байна. За ингээд мөнгө төгрөг нь ингээд юу яаж за бид нар ийм төгрөгтэй ирээд ингээд яасан чи юм маань хүрсэнгүй. Тэгээд яг хүмүүнлэгийн бас хүн амтнаас гуйгаад ингээ хэдэн төгрөгийг яалаа. Тэгээд гарцаагүй юм та нарт туслах боломж байвал яг энэ өөрийнхөө ажлын зарчмаар нь бид нарт туслах боломж байна уу? Мэдээж энд эмчилгээнд ирж байгаа бүх хүн туслана гэж байхгүй. Хизээш байхгүй тэр чинь тоотой юм байгаа. Тэгэхээр тэр тоонд нь би амжаад орчих боломж байна уу гэдэг ингээд учир начраа хэлэх юм бол тэд нар хариу үйлдэл хэлнэ шүү дээ. За тэгвэл гаргалгааг хэлээд өгнө. За ингээд энэ ийм эмнэлэг их зүгээр юм билээ. Тэгтээ та очиод үзээрэй өөрөө судлаараа. Бидний зөвхөн мэдж байгаагаар ийм юм байна лээ. За танд ингээд таны хүслийг биелүүлэх гээд ингээд яхад энд чинь бас нэг ийм яг шаардах ийм бас норматив байх ёстой шүү дээ. Стандарт. Жишээ нь юу гэхээр чи энэ мөнгөнд ямар хүн оролцож болох вэ? За энэ мөнгө ингээд яг хугацаанд ингээ юм дуусчлаа яг хэдэн хүн багтах ёстой. Тэрэнд ингээ багтсангүй өршөөгөөрөө уучлаарай гэхэд бол та нар уурлах ерөөсөө хэрэг байхгүй. Бид нар чинь цаанаасаа яамнаасаа тийм одоо мөнгөний хэмжээтэй ирсэн байгаа. Тэр мөнгө бүр яалтчгүй бүр чухал хүнд хэрэглэх гээд гих мэтчлэнгээр альва нэг юм өршөөнгүүгээр ингэж бодож байгаарай. Яг энэ эмнэлгийнх болон ер нь элчин сайдын яаманда хандж байгаа хүмүүс сайхан зөөлхөн хандахыг бодоорой. Ерөөсө хүн болгон ууртаа бол бүгдөө л уурлаад байна шүү дээ. Тэгэхээр чин тэр хитгэн хүн тэр их хүний уурыг яаж даах юм? Сүүлдээ айгаад за яана юу хэлэх гэж байгаа бол яах гэж байгаа бол гэдэг ингээд ерөөсө нөгөө нэг сүүлдээ айгаад ерөөсөө юу хэлэх гэж байгаа бол яах гэж байгаа бол гэдэг ингээд имэйл дүүсээд тэгээд
чухам яг юун дээр тулах вүлээ, юун дээр тулж ярих вүлээ гэдэг дээрээ бас яг тэр үедээ хин нэгэн самгартахыг үгүйсэхгүй. Тийм учраас л ерөөсөө бүгдөө гой хүлцэнгүй нэх сайхан ингээд өөрснөө ингээд хүссэн хүслээ тайван амгалан ойлгохоор ингээд хэлэх юм бол мэдээж хэрэг тэр тухайн албаны хүн чинь зорилго нь байгаа юм чинь хийх ёстой ажил нь юм чинь танд хангалттай хариултыг өгнө. Яг л эдгээр нэг зүйлүүд ингээд харагдаад байна. Эмнэлэг монголчууд ерөөсөө Тайван, Солонгос, за бүгд найрамдах Солонгос улсыг бүр тэр чигээрээ бараг шахуул ирээд ах шиг байна. Эмнэлгээр шүү. Тэгэхээр энэ бас нэгэн амар харамсал. Оо, за баярлалаа. Толгойд минь зүудлэг тайлбар байна. Ичимэн торон харагдаад байна. Эвэрсэн алган бодогдоод байна. Ингрийн нүдээр санагдаад байна. Шахруулмаар байна. Алгад дараа төнөмөр байна. Ичидэн очоод үнсүүлмээр байна. Илэрч ялхарч аргадуулмаар байна. Сандырч гүйгээд яж минь байна. Сайлын ханхсан гэрминь байна. Сайхан бүхний дэжинд байна. Тэлхэн дугаар долмаар байна. Сэвхэн мөдөм сад тусамаар байна. Сэтгэл зүрх маань нутагтал байна.
Улсын 1-р төв эмнэлэг. 100 дамжсан арвин туршлагаараа үе үеийн шилдэг хүний нөөцтэй тулгуурлан залгамж халаагаа чанартай бэлдэж ангаа ухааны ололт амжилтаар тэргүүлэн итгэл үнэмшилтэйгээр ирээдүйн өөд тэмүүлж байна. Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр, онцлогоо эмчилгээний дэвшилт технологиг нэвтрүүлэх, байгууллагын бие даасан байдлыг хангаж, менежментийн олон улсын шилдэг арга барилыг нэвтрүүлэн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эрдэм шинжилгээ, инновацийн хамрах хүрээг өргөжүүлж, төвшинг дэлхийн тэргүүлэгч жишгт хүргэх, эмчилгээ, үйлчилгээ, сувилгаа, орчны шинжилгээг олон улсын түвшинд нийцүүлэх. 1921 онд Жанжин Сүхбаатар гарын үсэг зурснаар эмнэлэг маань анх нээгдэж байсан бол 2015 онд Сүхбаатарын одонгоор ингрэмлаж эрүүл мэндийн салбартаа Жанжин нь болж манлайлах болно. Улсын 1-р төв эмнэлэг. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхэндээ харах онцгийн нэвтрүүлгийн нэгэн дугаарыг бэлтлээ. Бид сайхан бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотод Аки хэмээх нэгэн эрхэм зочинтойгоо нэвтрүүлгээ хийсэн. Тэнд бид нар чухам юуны тухай ярьсан гэхээр хамгийн түрүүнд ерөөсө 3 сэдв дээр л ярьлаа. Хамгийн түрүүнд ерөөсө хүний мөн чанар. Хоёрт нь болохоор гэлэн чандад суугаа оюутнууд маань одоо ямар хөө байна. Яамаар ингэдэ тэ. Ингээд зориод очсон хүмүүс яаж юм гэдэг тал дээр нь өөрийнх нь сэтгэлдлийг сонссон. За 3 дугаар хамгийн чухал нь эрүүл мэнд. Эрүүл мэнд талаас нь хавдар. Би саяхан 50 улс руу зорчоод эмнэлгийн нэвтрүүлэг хийхэд мөн л хавдар. Тэнд 3 настай хүүхэд байна. За тэгвэл бүгд найрамдах Солонгос улсад бол маш их байна. Ингээд бодохоор хайрын, аймарын ерөөсөө ийм л хоёр юм надад бодогдсон. Тэгэхээр энийг асуухын тулд би таныг эрхэм үзэгчтэйгээ танилцуулах ёстой. Тэгээд та өөрийгөө танилцуулна уу? За намайг Намсраа гэдэг улсын 1-р төв эмнэлгийн хавдар судлаач хийм эмчилгээний хэмж байгаа. Тэгэхээр хийм эмчилгээний хавдар судлаач та тий? За хоёулаа тэгвэл ерөөсөө ерөнхий яриандаа шууд орё тийм үү? Ойлгомжтой тэр бол хавдар гэдэг бол амар, миний бодлоор амар. Ер нь хавдар юунаас эхлээд байна? Ямар шалтгааны улмаас хавдар бий болоод байна? За хавдар гэдэг бол ерөөсөө хүний бие эрүүл одоо бүр эсийн төвшөнд хүний биеийн эс одоо хэвийн үйл ажиллагаатай үедээ үржиж хуваагдаад одоо устдаад ингээд явж байгаа хэвээр хэвийн физиологи нь алдагдаад эсийн одоо хэвийн бус эмгэг хит ургалт үүснтэй холбоотойгоор хавдар гэдэг юм өөрөө үүсч идэг. За ерөнхийдөө эсийн эмгэг ургалт гэсэн үг. Ерөнхийдөө үхэж байх хэвээр эс маань үхэхгүй маш их мутацид ороод нөгөөх маань ингээд үүсэл амьдрал хит олноороо үүсэж үржээл хэлбэржээл нөгөөх маань ингэж хавдрыг үүсгэж байна л гэсэн. Одоо шууд утгаараа эсийн эмгэг хит ургалтыг бид нар хавдар гэж үздэг. За үүний шалтгаан нь өөрөө юу вэ гэхээр маш олон төрлийн шалтгаан байгаа. Мэдээж хүрээлэн буй орчны шалтгаан байна. Одоо халдварын гаралтай шалтгаан байна. Удамшлын гаралтай шалтгаан байна. За тэгээд одоо хүний хооллолтой холбоотой шалтгаан байна тийм амьдралын хэв маягтай холбоотой шалтгаан байна. Гэх мэтчлэн одоо гадны нөлөөнөөс хамаарсан болон гадны нөлөөнөөс үл хамааран бидний одоо өөрсдийн амьдрах хэв маяг одоо удамшилтай орчинтой холбоотой маш олон шалтгаанаас үүдэн хавдар гэдэг маань үүсэж байгаа. Энэ нь одоо тухайн ямар эрхтнээс гэдгээс бас их хамаарч үүсэж байна. Жишээлбэл бид нар одоо хүрээлэн буй орчны шалтгаан гэх юм бол одоо энэ утаа байна. За нэгдүгээр утаа өөрөө хүрээлэн буй орчин. Гэтэл одоо хүний амьдралын хэв маяг хоолт бодисын шалтгаан гэхэд л одоо тамхи байна. Тамхи маань өөрөө утаатай тамхи, утаагүй тамхи гэх мэтчлэн энэ бүхэн чинь өөрөө хавдрыг одоо үүсгэх шалтгаан нөхцөл болдог. Тэгээ хавдар гэдэг маань ягаад энэ хүмүүс ийм шалтгаан байна гэсээр байхад энийг хэрэглээд байдгийг гэхээр
хавдар гэдэг өнөөдөр одоо татлаа маргааш өвчин үүсчдэггүй. Хавдар гэдэг маань өөрөө он удаан жилийн явцад үүсдэг учраас тэр маань одоо хүмүүст мэдэгддэг байх нь шүү дээ. Нэг сар би тамхитал зүгээр энэ 5 жил би тамхитагдсан зүгээр л юм гэдэг бол энэ хүн тухайн одоо яг нөгөө бүр эсийн төвшөндөө одоо нөгөө өөрчлөлт нь явагдаад байгаа гэсэн үг байхгүй юу? Эсийн төвшөнд өөрчлөлт нь явагдаад нөгөөх нь эсийн эмгэг ургалт маань эдийн төвшөнд өөрчлөлт нь очоод тэгээд бүр томроод ирэхээр хүнд зовоорж байгаа мэдрэгдэж байгаа. Тэрмээ маш улаан олон жилийн туршид үүсдэг учраас хүнд мэдэгдэх нэгдүгээр. Хоёрдугаарт одоо халдварт өвчин шиг бид нэр ханиад хүрэхээр өнөөдөр халуураад маргааш нь усгоо очоод ч юм уу те ингэдэг бол хавдар ингэдэггүй. Маш удаанаар хүний бие ямар нэгэн онцгой шинж тэмдэг өгөхгүйгээр илэрдэг учраас одоо хожим үед амжилтад идэг. Яагаад гэвэл бид нэр ядраад юм гээл яваал идэг те нэг онцгийн өгдөхгүй бол ядраад юм гээл яваад идэг ч юм уу те эсвэл би тураад байна. За эсвэл би ханиалгаал байна. Би ингэж ханиалгадаг. Угаасаа л ингээл ханаадаг би нэг юм том сургуу зангаараа ингэж явдаг. Гэтэл энэ маань өөрөө цаана ямар шалтгааны улмаас тухайн ханиалгалт үүссэн те ямар шалтгааны улмаас тэр хоол идэхэд одоо тохиромжгүй байдал үүсээд байгаа гэдэг ч юм уу те тэр шалтгаан маань өөрөө одоо өөр байдаг ахна шүү дээ. Одоо ганцхан ханиад биш ханиад гэхээр заавал тэр алтан байж ханиад байхгүй. Заавал тэр харчих ханиад гэх тийм. Тэгэхээр ханиад ингээд яваад ийна тэр нь юунаас шалтгаалж ийн харшлах юм нь одоо байхгүй байхад л ханиалгаад юм тий. Астам хөдлөх өстөө тэр хөдлөх цаг үедээ биш юм уу ханиалгаад ямар нэг ханиадны одоо юм тарай хэрэглээд тахад намдахгүй байна гэдэг ч юм уу тий. За мэдээж одоо цаашлаад бүр энэ маань одоо шатаар алхах ч юм уу ямар нэг одоо жоохон хүчтэй одоо хүч шаардсан хөдөлгөөн ихэд амьсгалд илүү мэдрэгдэг ч юм уу цээжээр өвдөх ч юм уу тий. Энэ бүх шинж тэмдэг маань өөрөө цаана маш их олон зүйлийг хэлж яддаг учраас тэрийг гэхдээ хүмүүс тоодгүй байх нь шүү дээ. Ерөөсөө тэр ханиадыг хөнгөн ханиадыг бол ингээл би ханиалгалаагаа яац юм баг ингээл явж идэг. Гэтэл цаана бол энэ маань өөрөө маш одоо аюултай өвчний эхлэл байхыг үүсэхгүй. Тийм болохоор энэ бүхний одоо энэ бол зөвхөн өөрчлөний хавдрын үед тухай би яриад байна шүү дээ. Гэтэл хавдар гэдэг маань өөрөө бүх хэрэгтэн дээр одоо хавдар байх жишээ нь тий. Тэр болгоно маань өөрөө одоо зовиртой өөрөө юм гэсэн одоо онцлог шинж тэмдэг зовиртой байдаг байх нэ. Тэгэхээр чин хавдрагч нь хоёр янз байдаг гэсэн тий. Одоо холт хоргүй хоёр янз. Тэгэхээр хоргүй хавдар нь тэгэж хүнийг амгалан тайван болгохчаад байна уу? Хорт хавдар нь айлгчаад байна уу? Энэ хоёрын ялгаа юм байна. За хортой хавдар, хоргүй хавдар гэдэг хоёрын ерөөсөө үндсэн нэг шинж чанар бол хоргүй хавдар гэдэг бол ерөөсөө ингээд нөгөө хүний биед одоо аюулгүй гэсэн үг байхгүй юу? Тэрийг бол ингээд хинаад явж явах боломжтой. Тэгэхээр би бол анх удаа яг энэ талаар эмчээс сонсож байгаа учраас ер нь хавдар гэдгээс би айдаг. Хүн болгон айж байгаа. Гэхдээ хүний нэг за зүгээр энгийнээр бодвол хорт хавдар биш ээ зүгээр хавдар байна. Яна хорт хавдар байна. Ямар амар одоо яах вэ? Энэ хоёрын ялгаа юу юм бэ? За хоргүй хавдар гэдэг маань өөрөө ерөнхийдөө хоргүй хавдрын үндсэн шинж бол одоо ерөнхийдөө бидний биеийн дээр байж идэг. Одоо дотор эргэтэнд ч юм уу, гадна нүүрэн дээр ч юм уу, те биеийн дээр ч юм ингээд байж идэг. Одоо нүүрэн дээр жишээлбэл мэнг байгаад идэг шүү дээ. Мэнг те. Тэрийг одоо ерөнхийдөө бид нар хоргүй хавдар гэж үзнэ. Тэр хавдар юм уу? Тий, ерөнхийдөө хоргүй одоо ургацаг одоо төрөл гэж үзнэ. Тэрэн шиг л байхгүй юу энэ хоргүй хавдар гэдэг маань өөрөө хүний бие дээр байж байгаа мөртлөө ямар нэгэн одоо тэр нь томроод тухайн хүний одоо эргэтэнд одоо ингээд таагүй одоо муу үр дагавар үзүүлэхгүй тэгээл ингээд яг байдгаараа л байж байгаа юм маань өөрөө хоргүй хавдар. Хоргүй хавдар гэдэг маань өөрөө одоо бусад эргэтэнд өсөрхийлдэггүй боломжтой байхгүй юу? Хүний биеийг өхөлт хөргөхгүй. Тэгэхээр энэ маань өөрөө хоргүй хавдар. Гэхдээ хоргүй хавдрыг бид нар яагаад хяндаг вэ гэх юм бол хоргүй хавдар хортой хавдар руу шилжих боломжтой.
Тэгэхээр энийг яадаг вэ гэх юм бол бид нар одоо тэр тухайн хүний биений одоо нүүрэн дээр байгаа мэнгэ ч юм уу, за тэр ходоодн дээр ургацгтаа байна, зүсэн дээр ургацгтаа байна, илгэн дээрээ мэнгтэй байна гэд хүмүүс ярьдаг те. Тэгвэл тэдгээр маань одоо ингээ хянаад явж явцад одоо хит томрох ч юм уу, эсвэл тоон очрох ч юм уу. Энэ тохиолдолд одоо шинж чанараа алдаад эхлэх юм бол бид нар энийг одоо хортой болцохоос өмнө сэргийлээд авчдаг байхan юм. За хэрвээ энэ нь яг хэвэндээ л байгаад байгаа юм бол энийг хянаал явж байна. Тэрний тэр хортой хорвогийн ялгаа тэрэндээ гэдэг юм байна. Гэтэл хортой хавдар маань яадгийн гэхээр тухайн одоо ямар эргэнтэнд байгаа гэдгээсээ хамаарат томроод тухайн эргэнтэн дээр одоо эргэн тойрног болчихаадаа үсэрхийлээд бүр цаашлаад алсын эргэнтэнд үсэрхийлэл өгөөд тухайн эргэнтнийхөө одоо нөгөө үйл ажиллагааг нь алдагдлалд оруулаад хүний одоо амин тулаад байгаа юмыг бид нар ерөнхийдөө хортой хавдар гэж үзээд байгаа. Энэ бол цусаар бөөлжин яаралтай тусламжтайгаар эмнэлэгт хүрэгдэн ирсэн өвчтний ходоодны дурангийн бичлэг. Цээжээр өвдөж цанхаах хаяа цусаар бөөлж шинж тэмдэг илэрсэн ч өвчнөө намдааж олон жил ийм зовиртойгоор явжээ. Энэ мэтчлэн ходоодны шархтай иргэд ихээр онцлогдож байгааг эмчнэр анхааруулж байлаа. Яаралтай тусламжаар маад ирсэн өвчтөн байж байна. Ходоодных нь бага махасыг хамарсан. Ерөнхийдөө нэг 2-3 см орчим хэмжээт том хэмжээт нэлээд утцсан архаг шарх байна гэсэн. Өвчтнүүдийн маань дийлэнх онцлогдож байгаа онцлогооны өвчин гэх юм бол ходоодны шарх бол хэвчлэн онцлогдож байна. Жишээлбэл танд юм идээгүй үед ходоод өвдөх, цээжээр хорсох, жин хаях, шөндөө хатгуулж өвдөх, дотор эвгүүрхэж бөөлжих, өтгөн хар өнгөтэй болох, цусаар бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрвэл ходоодны дурангийн шинжилгээгээр онцлуулах шаардлагатайг эмчнэр хэлж байна. Ходоодны шарх хор тавдрын өвчний голлох шалтгаан нь хеликобактер буруу хооллолт, эмийн зохисгүй хэрэглээний шалтгаалan иргэд өөрийн эрүүл мэндээрээ хохирсоор байна. Манайхан одоо дур мэдээж их юм уудаг тий. Ялангуяа одоо витамин С ангал одоо энэ ковид үед бол маш өндөр тунтай витамин С одоо хугацаагаар уух, дээр нь одоо өвчин намдах юмнууд маш их ходоодны шархаг үүсгэдэг байхаа. Одоо хеликобактер ах юм болоо тий. Хеликобактерийн эсрэг эмчилгээ их юм. Тэгээд эмийн шалтгаантай бол одоо үндсэн одоо эмийн хэрэглээг багасгах. Хоол хүнснээс шалтгаантай ах юм бол хоолны дэглэм бас анхаарч иж шалтгааныхаа үндсэн өвчин зүйлийг эмчилж давхар эмийн эмчилгээгээ хийгээд үр дүнтэйгээ зарим тохиолдолд дахин давтан шархлаад цоороод ингээд ирсэн тохиолдол бол бас цөөнгүй байдаг. Нэг нь шархлаад одоо хагалгаанд орсон бол дараагаар нь бас дахин шархлаа үүсэхгүй байх. Магадгүй одоо шархлаагаа одоо бүрэн гүйцэд эдгэртэл одоо эмчилгээ хийх. Тэгэхээр энэ маань бол одоо хувь хүний өөрсдийнх нь бас одоо хариуцлагатай холбоотой гэсэн. Монгол улсад жилд дунд 60,000-аас 2,000 орчим хүн ходоодны хорт хавдраар онцлогдож байна. Үүний 80 орчим хувь нь 3-4-р шат буюу хожуу шатанд онцлогддог. Ходоодны хорт хавдрын эрт үедээ эмчлүүлсэн өвчтөн 5-аас дээш жил амьдрах магадлал 90-ээс дээш хувьтай байдаг гэнэ. Харин иргэд эрт үедээ онцлуулж эмчилгээ хийлгэхгүй байгаа нь нас оролтын голлох шалтгаан болж байгааг ч хэлж байлаа. Тиймээс 40-с дээш насны иргэд хичээл бүр ходоодны дурангийн шинжилгээнд хамрагдсанаар ходоодны хорт хавдрыг эрт үедээ оншилж бүрэн эдгэрэх боломжтой гэдгийг эмчнэр хэлж байна. За ингээд эрхэм үзэгчтэй хар хүнцэг нэвтрүүлэг үргэлжилж байна. Одоо бит хоёр чухам юун дээр ярих юм гэхээр би акига нэг эмнэлэгт хөвтсөн үү тэр хөвтөөдүүд тэр хоол моол аваачаад нэг эмхтэд тусалж байгаа тийм юу бас лайвер нь үзчихэд ер нь Монгол бол Монголоос маш их эмчилгээнд хүмүүс ирж байгаа. Даа ялангуяа хавдар гэдэг энэ аимшиг юм би 50-нд ингээд Тайландд би 50-нд би эмнэлгийн нэвтрүүлэг хийхэд хавдрын эмнэлэгт манай 3 настай хүүхдүүд хүртэл байсан шүү дээ. Тэгэхээр ерөөсөө яг энэ талаар нь ингээ эмнэлэгт маш их хүмүүс ирж байна. Тэгээд эмнэлэгт ирж байгаа хүмүүст тэр хүмүүс за өнөөдөр яг ингээд эмнэлэгт хэвтлээ, операц хийлгэлээ, эмчлүүллээ, шинжилүүллээ. За дараа нь эмд чинь байр чиний нөгөө хилээл байгаа шүү дээ. Нөгөө байр хоолоо яах юм. Тийм байгаа үстэй. Дахиад тэр зардлаа яах юм. Энийг ерөөсө бодлоцгүй. Заримдаа бол ерөөсө элчин сайдын консулын алба энийг өгөх ёстой. Бас үгүй шүү дээ. Тэр тухайн хүний өөрийнх нь хувийн үзэл бодол өөрийнх нь бүр гарцаагүй юмд бол
консулын алба тусалдаг юм байна лээ. Би тэрийг бол яг хүний нутагт Америкт илүү хаана явж байхдаа би бүр консулын алба, элчин сайдын алба ингээд хүмүүс нь ингээд авахгүйгээр ингээд өтгцэн байхад хүртэл ингээд бүр их одоо цэвэрлж байгаад ингээд авчирдаг нэгдүгээр. Би Кореад яг 2010 онд төлөөдөө нэг бүр консулын албатай ингээд яваад шорон руу ингээ явхад консулын албанаас чинь сүү сайл ном зөндөө юм авчиж өгдөг юм байна лээ. Бид нэр бас тэр талаас нь бас баярлаа гэж хүн хэлдэггүй юу? Тэрийг бас би бас мэдэхгүй байна. Болов хэлчихэж байгаараа дэмдээ дээс ирчэндээ. Хоёрт гэхэд ерөөсөө хаа нэг газарт ирж явахдаа монгол хүн ээж нь аав нь шүү дээ яг нэг бодлын элчин сайд юм. Би ерөөсөө тэнд одоо очих гэж байна. Би тэнд амьдрах гэж байна гэд хэлж байгаа хүнийг барьж өгөхгүй штэ. Харин тэгээд хэлчих юм бол нэг хүн ингэж ийсэн одоо яг тэндэ байгаа болов гэд ингээд өөрөө мэдэгдээ. Тэрнээс эн чинь хайчсныг мэдхгүй юм чинь тэр хүн хаанаас ч хайх юм. Бас буруу гэх газаргүй те. Тэгэхээр хоёулаа тэр эмнэлгийн талаар нэг жоох юм ярих уу? Эмчилгээгээр ирж байгаа олон монголчууд байна Солонгост. За тэгээд урдан ч гэсэн одоо Монголоос ирлээ хүүхдтэйгээ ирсэн тийм ч одоо хавдартай ирлээ гэсэн хүмүүсээ би бас олон бичлэгүүд одоо хандив аян өрнүүлэхтэй тэр зүйлүүдээр би гар бие оролцоод явжсэн жишээнүүд байдаг. Хүмүүс нь бол мэдчихлээ байгаа. Мэдж байгаа. За миний хувьд бол одоо сая сүүлд гэхэд л одоо энэ Сеулдээ их сургууль одоо нэг бүсгүй байсан тий? Нэг бүсгүй шээ 5 сартай охин. Нэ бичлэг байгаа. Тэгээ 5 сартай охин ээж аав эрттэйгоо залуу гэр бүл байгаа байхгүй юу? Тэгээ охин нь болохоор охин нь 5 сартай. Тэгээд энэ Монголд одоо Монголын одоо эмч нарын одоо ер нь буруугаас болж л одоо тийм асуудал үүссэн юм шиг ба. Тэгээд ер нь бол Монгол эмч нарын хайгарамжгүй тийм янз бүрийн байдлаас болж тэ дээрэс нь манай Монголын ер нь эмнэлгийн салбар тоног төхөөрөмж янз бүрийн асуудалтай талууд Монголд ер нь эмнэлгийн салбар их орхигдсон сэдв шүү дээ ер нь бол тэ. Тэгэл ирээд нь шүү. Тэгэл ирээд нь шүү дээ ер нь бол тэ. Тэгээд тэр агаарын бохирдол олон хүчин зүйлээс болцлогт идж болж байгаа хүнс ойлгомжтой. За тэгээд тиймэрхүү журам үнэхээр Монголд эмчлэхгүй болоод энд ирж байгаа олон хүмүүс байна. Тэнд одоо тэгэл бас л нөгөө мөнгө төгрөг энд ирэх чинь воноор яригдана хэдэн сая воноор төлбөрд чинь даатгалгүй хүмүүс ирээд 40 сая воноор төлбөрд орж ийн тэ. Тэрийг яханд бол хамгийн май зараа тэгээд одоо арга ятаал ард түмнээсээ тусламж хүсээл ингээл олон монголчууд одоо энэ сайн өрнүүлээд Монголын ард түмнээс дэмжлэг тусцаа хүсэж ирж эмчлүүлж шít энэ хүмүүс чадахгүй юм гэхээр яаж чадах юм тэд нар чинь хараа эргээд бас өөрснөө амьдралтай хүмүүс шít тэгэхээр чинь хандив болгонд оролцоод байвал өөрийнхөө гэр орноо яах юм те яг нэг олонний хүч оломгүй далаа гэдэгтэй л явдаг баг тийм үү тий тэгэлгүй яг тэгээд ямар ч байсан натаа яг сая тэгээд энэ 5 сартай хүүхдээ аав гэж хөнөөлгөдөд тэгээд би аав нь л өгсөн. Тэгээд очиж эмнэлэг дээр нь очиод за яг энэ дөнгөж Монголоос ирээд 14 он жоо юм байна. Монголоос ирээд одоо баг 20 ч юм уу. Тэгээд байгаа юу одоо? Одоо байдгүй яг одоо бид байгаа. Тэгээд би чи гэртээ анх холбогдоод гэрээсээ нэг бас нэг хоол цай маа за сүний нут хэрсэн бас эмнэлэг дээр байгаа юм чин гарч ороод хоолунд хэцүү л хоол цай хийгээд яваад авч чод. Оройн лайв хийсэн бичлэг нутууд. Агуу юм аа. Гэхдээ яг тэгээд чинь энэгээр бас юу оруулах гэдэг нь Монгол хүн энэ Солонгос улс орнд хүм болгон бий болж бол бусд нь яг үс бодолтой амиа бодсон тийм бодолтой хүмүүс бас байдгүй шүү тий энэ чинь бас сайхан сэтгэлтэй олон дотор чинь сайн хүмүүс өндөөл байна тий тэр муу цөөхөн байгаа шүү муу цөөхөн л байгаа муу хүмүүс ч байна тэд дунд чинь олон сайн нүднээс тал зөндөөл байгаа тий байгаа баян амьдрал тэгээ тэрний жишээ болж одоо бичсэн одоо тэгэл тэнд очиж олон сайхан сэтгэл монголчуудаа 5 сартай ийм алган шинийхэн охин өнөдөр тархины одоо тэр нэг бас хавдар тархины хавдар биш тэр ялгаа тархины юу гэсэн тархины одоо нэг цус харуулт тархины цус харуулт гээд усчлалт гүйсэн гэдэг лөө тархины усчлалтаа гэсэн баха тийм нэг онштой л оншны тиймэрхүү тархины цус харуулттай юм гэсэн юмсан төрөлхийн биш те одоо эмч нарын буруу бас болж тэгээ бас харамсалтай байгаа байхгүй төрөлхийн биш тийм одоо алдмал гэсэн үг. Тэгээд одоо энэ дээр нь дээж аваа 45 сая хамаг юмээ шавхгаа 45 сая вонтой ирээ тэр нь одоо өдөр хоногийн 14 хоногийн эмчилгээний зардал бүх юмд нь ороод дуусаад одоо баг гол дуусч байгаа юм байна. Тэгээд гоота
одоо дахиад 60-аас 70 сая вооны одоо солонгос вооноор тий 60-аас 70 сая вооны вон бүр боонтой байж хагалгаанд орох юм байна. Нэмээд үү? Тий. 60-аас 70 сая воонтой боон бэлэн байх юм бол одоо шууд хагалгаанд орно гэж байгаа байхгүй. Одоо болохоор хагалгаанд орохын наагуурх зүгээр арга цаах хэмжлэгээ хийлгэж ирэх гэсэн үг. Одоо хараар яриул. Зүгээр өнөө маргаашийн арга цаах хэмжлэгээ хийж байгаа болохоос яг нөгөө голомт нь одоо голомт яг жинхэнэ хагалгаа нь болохоор хаалгаанд орё гэхээр нөгөө 5 сартай охины ээж аав нь ингээд мөнгөгүй болчиход байгаа асуудал байгаа байхгүй. Тэгээд одоо 60-аас 70 сая вон. Тэр мөнгийг одоо яаж болох вэ гэдэг ямарсан төрхий надад бас холбогдсон байх. Тэгээд би очиж лайв хийж өгсөн. Тэгээд тухайн үед айгүй олон хүмүүс орж ирээд лайваар орж ирсэн ч нөгөө юуны солонгосын данс байхгүй. Учираас албан ёстой дансгүй байгаа болохоор солонгостод ингээ хандив цуглуулахад одоо бас жоохон асуудалтай ажиллаж болохгүй тий. Тэгээд нөгөө хоёр дүү болохоор саний өнгөрдөг сайн нэгтгэд данстай болсон байгаа байна. Гэхдээ тэр нь болохоор зүгээр хампаас гэдэг мөнгөн гүйлгээ одоо нэг янз бүрийн солонгос нэг аппликейшнүүд гэдэг чинь олон улсын одоо нэг яг солонгосын албан ёсны өөрийн гүгмийн одоо ханаа банк ч юм албан ёсны иймэрхүү данстай болох боломжгүй байгаа байхгүй Монголоос ирж байгаа одоо энэ хүмүүс 3 сарынхан ч гэсэн урд нь өгдөг байсан бол одоо бас 2-3 жилийн өмнөөс хууль гараад янз бүрийн хүмүүст аюу данс мас олохоо болцсон юм байна хуулиараа солонгос. Тэгээд тэрэн дээрээ зөв асуудалтай болчихоо. Тэгээ яг ямарсан вонод гэдэг одоо мөнгө хүлээж авах өдрийн 2 сая воны лимиттэй ч гэлээ. Гэхдээ тэдний хүн амир байгаа. Одоо мэдхгүй тэр мөр нь бол мэдхгүй. Одоо хүү тэгтээ одоо тэгээд яах одоо тэгэл бас хэцүү шүү дээ. Данс байхгүй юм ч одоо тийм данстай ямарсан хаа болсон шүү л гэж байна. Одоо тэгээд олдож байгаа бол боломжтой тэр юм чинь. Тэр хүн нэг солонгосын одоо альж банкн дээр очиод ямар ч данс нээх боломжгүй байхгүй. Хуулиндаа тэгээ заагдсан чинь ямар ч боломж байхгүй. Тэгэд яг тийм бичлэг хийгээд яасан. Одоо тэр 3 маань одоо имлэгтэй байгаа. Би өнөөдөр уулна очие юу гэж бодож байгаа. Маргааш холбогдож байгаа яаж нээж ингээд очиж бас нэг өнөөдөр нөө тантай ирээд бичлэг хийх гэсэн бол одоо цаг нь бас бол амжихгүй болчлоо л да. Тийм учраас би маргааш амралтын өдөр маргааш бас тэр хоёр дээр очиод бас нэг яаж чинь те дансын албан ёсоор ийм данстай болсон юм байна гэдэг нь бас хэд юм уу уулзт юм ямар ч уцаар яриа те ахын очиж одоо ингэж бичлэг хийж яах уу өөрсдөө нь ярилцж байгаа тэмдэглэмлүүд дээр орж гарч болох юм уу яах юм шүүрл авчаа тэгээд яа гэсэн хандив энэ одоо ингэж дансын зарлж те өрнүүлсэн бодол байна. Тэгээ иймэрхүү байдлаар бол миний хувьд солонгос дэдэг монголчуудаа яг бас өөрхөн ажлын хажуугаар зав зайндаа бас сэтгэл гаргаад ингээд жоохон далаа туслах юм гэдэг шиг сайхан сэтгэлтэй монголчууд минь нэг нэгэндээ бас ингээд туслая дэмжигээд өрөөлөд бас бичлэгүүд бол хийдэг. Тийм тэгэхээр одоо тусалж байгаа монголчууд маань бас л ажилтай амьдралтай цаана бас мөнгөө төгрөгөө явуулдаг. Тэгэл хүүхдээ сурууд янз бүрийн ерөөсөө амьдралын маш их нухчаа байгаа шүү дээ. Гэсэн мөртлөө л жоохон ч гэсэн мөнгө ингээ өгөөд байна гэдэг бол хүний нутагт байгаа монголчууд миний хэлдгээр л үнэхэрийн агуугийн агуу. Да ялангуяа одоо би яг чамтай нэвтрүүлэг хийгээд би бүр чиний ингээд юугаа өөрөө ингээд сэтгэл зүрхээ орчлоо л да. Чухам яагаад гэвэл хүн яагаад ийм агуу байж болдгийг яагаад агуу байхгүй байсан ч байлгаж болдгийн гэдэг дээр бас Акимэн маш их одоо хүний хүн чанар гэдгийг мөн чанар гэдгийг харуулдаг юм байна. Тэгэхээр төрөний нөгөө нэвтрүүлгийн эхэнд бас ярьжсэн шүү дээ. Ингээ ганцаардаад хэцүү үед бас найз байдгүй юм шиг гэдэг. Тэгэхээр хилийн чандад суугаа миний монголчууд, миний сайхан монголчууд Акида бас сайхан хаяа нэг ингээд гоё хансаад лайв хийхгүй ч байсан. За юу болж гэн яаж гэн ийж гэн гэд ингээд бас хандчихж байгаарэ. Би бол ирэх болгондоо би өөрөө контент хийж байгаа. Тэгэхээр тэр контент хийгээд ирэх болгондоо за Аки сайн байна уу? Сайн сууж гэн үү? Тэгээ ямар байна да? Ажил төрөл нь ямар байна да? Чи шүү гэдэг ийм бэлгийг чи Аки чи шүү гэдэг ийм сайхан үгийг би дандаа одоо хэлчихье гэж бодож байна. Надад ийм одоо санаа төрлөө. Тэгэхээр одоо хортой хоргүй хоёр хавдрын ялгаа нь бол нэг нь бол хортой хавдар маань өөрөө одоо үс эрхийлээ дахиад хүний амь насанд аюултай хана хоргүй хавдар гэдэг бол байж л байдаг хэвэндээ янзандаа байж байгаа хүний амь насанд аюулгүй ийм юмыг бид нэр хоргүй хавдар гэж үздэг байгаа. Тэгэхээр би ерөөсөө сая нэвтрүүлэг тэнд Солонгост хийж байхдаа нэг зүйлийг зүгээр өөрийнхөө
Сая би Солонгост байхдаа тэгээд яг зөвхөн өөрийнхөө бодол шүү. Энэ бол миний бодол. Энэ олон хүн ирээд те яагаад их орондоо эмчлүүлчихдгүй юм. Тэгэхээр яагаад ийшээгээ нэгдүгээрт одоо яг зүгээр эдийн засаг гэдэг талаасаа бодоход тэр за эдийн засгаа бүр хаялаа тий орхилоо эрүүл мэнд талаасаа хүний нутаг руу тэгвэл яг Монголд маань маш сайн маш мундаг эмчнэр байдаг. Тэгэхээр ерөөсө тоног төхөөрөмжүүд рүү нь яваад байна уу? Эмчилгээнүүд рүү нь яваад байна уу тийм ээ? Эрүүл болохыг хүсэж байгаа шүү хүн болгоно. А гэхдээ тэрний нэг дагалдах нэг юм байна. Одоо жишээ нь ингээд эмнэлэг явлаа. Тэ хүний нутаг зорилоо тэр хүнд чинь асраа хамгаалагч байх ёстой тийм ээ одоо очиод эмнэлэг дээр байх уу илүү бол эмнэлэг юу гэж шийдэх үү гадуур чи эмчлүүлээ гэхэд гадуур нөгөө байр сав ямар үлээ хоолны үн ямар үлээ нөгөө асраа хамгаалагчийн мань яаж сэтгэл дүүрэн тэр хүнээ асран хамгаалах үлээ гэдэг ингээд зөндөө бол юм би ингээд хэрэгцүүлээд үнээр хэцүү юм байна да тий. Тэгээд энэ чинь хүнээ эрүүл болгохын тулд бүгд л өстэй чармаагаад хамгийн сүүлд тэр хүмүүс нөгөө одоо иргэдээс Монгол иргэдээс тусламж гуйж байна тий. За тэгээ яг үнэхээр хатуугаар хэлэхэд тэгээд тэр одоо хор тавдар байна уу ямар байна эцсийн шатандаа хүрчээд тэгээд тэнгэрт хайлчж байна. А гэтэл яг тэр хугацаанд нь дараа нөгөө одоо хамгийн хугацаа ах дүүс хөөрх юм тий. За нөгөө хүн чинь мэдээж өнгөрөхтэй зүгээр ингээд ер нь тарих бол эрүүл саруул гэдэг үстэй тий. Тэгэхээр чин зөндөө юм бодож байгаа ш. Яна эднэрээс юу ч болгочлаа би нэр ямар азгүй юм. Эднэрийг бүр өөртөө шигтэй болгоод ингээд өнгөрлөөдөө гээд ингээд нэг талын ингээд бодох гээд ингээд ерөөсөө амьдралын ухчаа маш их байна. Тийм ээ тэр нь. За тэгээд орчлон хүмүүс тэр эмнэлгийн шийдвэрээ тэгээд байр савтай газар дандаа олдохгүй. За түрээсийн байр гэхэд маш их үнэтэй. За тэнд мэдээж хэрэг зөндөө олон хүмүүс монголчууд маань тусалдаг юм байна. Манай одоо эрхэм зочин Аки гэхэд ерөөсөө одоо саяхан хүртэл одоо тусласаар байх бүр халуун савта хоолоо аваад очиж. Дандаа их зав алга шүү дээ. Тэр хүн чинь өөрөө бас амьдрах гэдэг шал танихгүй хүн дээр гүгэд очиад байна. Тэр нь зөвхөн нөгөө мөнхийн нөгөө сайхан сэтгэл нь л оршин тогтноод байна шүү дээ. За тэгэнгүүтээ нөгөө одоо ах トゥ амрах садна элчин сайдын яам байгаа шүү дээ тийм тийм. Тэгэхээр тэднэртээ одоо бид нэр ингээд ирчлээ ингээ одоо бид нэрийг байр савтаа олгож бид нэр мөнгө төгрөгтэй болоо бид нэр ингэж ядраад байна ингээд байгаад аль талдаа айгүй хүндрэл учирч байгаас тэгэнгүүт нөгөө тал нь одоо консулын авалт гэж зүгээр ингээд үзээ л та. Консулын авалтан дээр ингээд мөнгө төгрөг гэдэг. За тэр нэг тодорхой хэмжээний ардууд мөнгө өгдөг юм байна. А гэхдээ тэр нь шалгууртай. Чухам ямар. За шалгуур нь зүгээр ингээд өө тийм үү гэсэн үү. За маа гэх юм байхгүй. Тэр чинь зөвлөгөө янз бүрийн хурал зөвлөгөө тэгээ зөвшөөрөл цаанаасаа ирэх нь ирж байгаа гэдэг ингээд маш бас л нөгөө нухчаа явагдаж байна. За энийг ингээд яагаад заавал албатай юм шиг байхтай биш. А мэдээж хэрэг консультант мэдгэсэн ядархаараа тийм. Гэхдээ би нэг юмыг бодоод байна л юм чинь. Яг дараачийн эрсдлээ хүмүүс бодмоор юм биш үү? Тэрийг та юу гэж бодож байна? За энэ бас ер нь яг нэг бодлын таны зөв юм шиг боловч тэгэхээр хоёр талтай. Ер нь бол хоёр талтай. Яагаад гэвэл хортой хавдар гэдэг маань өөрөө хүний амь насанд одоо халтай, халгаатай одоо маш хүнд өвчин. А мэдээж энэ хүнд өвчнөөр хайлтай одоо дотныхоо хүнийг алдахгүй тулд тэр хүмүүс одоо амь насын аварч хамсан гэсэн сэтгэлээр л одоо маш их мөнгө, санхүү, цаг заваа өрж маш олон жилийг одоо хамт туулдаг. Хавдар гэдэг бол өөрөө ер нь тухайн хүний одоо нэг хүний өвчин биш, ер нь гэр бүлийн одоо найз нөхд ах дүүгийн дунд одоо баг өвчин шиг ингэж хамтаараа зовдөг ийм өвчин байдаг. Тэр нь бол за тэгээд нийтээрээ бүр дээр нэмээд одоо Монголын арт түмэн нь бүртгэл тийм ээ. Тийм. Ингэж зовдөг байгаа. Тэгээд ерөнхийдөө яагаад ингэж
хорт авдраар хүмүүс ингэж маш их олноороо өвдөөд тэгээд ихэнх нь ингээд хорт авдраар өвдсөн бол одоо насаараад идэгин тий. Энэ маань өөрөө ямар шалтгаантай гэхээр ерөөсөө хавдар маань дандаа ихэнх нь дээлийнх нь 80-90% ч юм уу одоо хожуу шатанд онцлогддог төвчөр байгаа. Ерөнхийдөө яагаад гэвэл хавдрыг бид нэр одоо ихэнх үе шатанд нь онцлоод их үе шатанд нь эмчилгээ хийчих юм бол одоо итгэрэх магадлалтай өвчин баггүй юу? Гэтэл бид нар чи одоо хавдрыг дандаа хожуу үед нь хүндэрсэн үед нь дандаа 3-4 дугаар тоомшргүй зангаас олоод 3-4 дугаар шат бүр өсөрхийлснийхэн дараа гас бид нар одоо нөгөө хавдартай гэдгийг мэддэг учраас нэгэн төсөрхийлсэн тохиолдолд тэр хүний одоо амь насыг аврам гэдэг бол одоо ер нь одоо хэцүү. Тэр нь бол хэцүү ер нь аврагдана гэж бол хэлж чадахгүй. Нэгэн төсөрхийлсэн хавдартай хүн дээр бол ингээд тухайн хүнийг одоо хэр удаан чанарцаагаар одоо амьдруулах вэ гэдэг дээр эмчилгээ явагддаг болохоос биш энэ хүнийг одоо цоо ирүүл болгосноо гэдэг асуудал бол одоо ер нь худлаа. Тийм юм дээ. Шинжлэх ухаанаараа бол ер нь тэгэхээр ерөөсөө хоёр талтай гэдэг чинь одоо жишээ нь тухайн хүн яг өөрийнхөө хүсэл зорилгоор бас болдоо тийм яаж мэдхүү гэдэг шүү. Ах トゥ амар гисаад нь хүртэл тэгж байгаа шүү. Тэрнээс амар мөнгө барсандаа явж байгаа шүү дээ. Хин нэг нь альва нэгэн найдварыг одоо бодсон доо. Гэхдээ найдварын цаана ерөөсөө дараагийн мөнгө аваад дараа одоо очсон чинь нөгөө юм ч одоо өөр шалтгаан хэлвэл мөнгө төгрөх яах вэ? Энийгээ бас айгүйх тийм амьдралын тийм хэцүү жоохон бодолцмоор юм шиг санагдав. Тэр бол их хатуу үгүй юу? Ер нь бол хатуудаа л орно л та одоо тийм. Одоо энэ хэлж байгаа хатуу үгүй. Тийм, ер нь бол хатуудаа орно шүү дээ. Тэр хүмүүст бол тэр мөнгө төгрөг гэхээс илүү тэр мөнгө төгрөгийг одоо яаж ч босгоод чамаагүй хүнийг аврыг гэсэн сэтгэл байгаа болохоос тэр дараагийн юм нь юусоо бодогдохгүй байна тийм. Яа, тэр амар тийм. Тэгэхээр ерөөсөө хараа би бодоод байгаа юм. Би эхлээд ингэдэг байлаа. Яг үнэндээ шинжилгээ өгөх гэхээр за шиг нэг юм сонсчвал боли зүгээр тэрний орон зүгээр мөрөөрөө явж байгаа тэгээд нэг өнгөрөөд өгвөл тэр үзгээд боддог байлаа. Гэтэл би олон жилийн өмнө би ерөөсөө имлэгт ингээд очиад дандаа жил болгон шинжилгээ өгдөг. Тэгээд нэг л юм бодсон. Эмч бол намайг тэгдэг төмөр мөгийг надад шоолдог байхгүй юу? Би жилд нэг бүтэн биений эмчилгээ одоо шинжилгээ өгчтэй. Тэрийг мэдчихдэг байхгүй юу? Тэгэнгүүт би нэг юмыг л бодсон. Хүн ер нь өөрт те ямар нэгэн зовир, ямар нэгэн одоо юм мэдрэгдвэл зүгээр нүдэнээр эмчилгээ хаалга. Тийм үү? Энийг юу гэж бодож байна? Ер нь бол энэ нөгөө хорт хавдрын өрсөлдөн сэргийлэх үйлчлэг маань одоо ерөнхийдөө Монгол улсад хэрэгжиж явж байхдаа одоо 40 наснаас дээшээ жилд тэдүү удаа дурандуулах ёстой ч гэдэг юм уу тийм бүр тийм заалтууд нь байдаг шүү дээ. Одоо энэ өрсөлдөн сэргийлэх одоо эрсдэлтэй чинь Монгол хавдар туссан хүндээ юу? Үгүй шүү дээ. Иргэд нийт дээр шүү дээ. Тэгэхээр энд бол одоо тухайн хүмүүс өөрсдөө жил болгон хамрагдах боломжтой. Энийн улсаас одоо аль болох хорт хавдраас тий хүмүүсээ одоо алдахгүй төлөө одоо Монгол улсад хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж байгаа одоо хорт хавдрын эрсдэлрүүлэг гээд орон нутаг даяар явдаг дүүргүүдээр ингээ хийдэг одоо тухай уйлралдаа зарлагдаад шинжилгээний багцаа үүсгээд явдаг. Гэтэл энд бол хүн болгон хамрагддаггүй. Одоо тэр гэтэл энд урдсан сэргийлэх одоо эрт хэлрүүлгийн үзэлгээр зүгээр орон нутагт одоо энэ эмнэлгүүдээс хөдөө орон нутгийн эмчнэр очиод үзүүлэхэд л зөндөө хавдартай хүмүүсийг илрүүлдэг. Тэр хүмүүс бол өөртөө ямар нэг зовиргүй л явж идэг. Тэнд одоо эмчнэр ирлээ үзүүлээрээ гэж тэр хүмүүс очиж үзүүлэхдээ ерөнхийдөө анхны одоо үзлэгээр ерөнхийдөө хавдар илрээд тэгээ хот руу одоо ингээд эмчилгээнд ирж байгаа тохиолдлууд маш их байгаа. Тэгэхээр энэ ерөнхийдөө нөгөө нэг хүн зовир гэхээсээ илүү ерөнхийдөө одоо ингээд нэг өвчлөлийн эрсдэлтэй насанд хүрсэн хүмүүс бол өөрсдөө сайн дураараа үзүүлж явах хэрэгтэй. Тэгэж үзүүлж иж одоо нөгөө хавдраас үргэлжлэн сэргийлэх боломжтой гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо 40 наснаас дээш одоо ходоод бүдүүн гэцээ жилдээ удаа дурандуул 2 жил нэг удаа дурандуулах хэрэгтэй гэж яхад чинь
60-70 хүрчээ дурундуулаагүй тэгээд ингээд бүдүүн гизний хавдраар ч юм уу хотоодны хавдар онцлогдоод ирэхээрээ одоо зовир өгөөд ирэхээрээ онцлогдож байгаа тохиолдол маш их байдаг байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө л тэр нөгөө эртэлрүүлгийн одоо насанд хүрсэн л бол хүн өөрөө үзүүлээд өөртөө хайртай байх хэрэгтэй л гэсэн үг. Заавал нэг ямар нэг зовир илэрхтэй биш. Уг нь бол гэхдээ ямар нэг зовир илэрсэн бол тэр дор үзүүлэх хэрэгтэй. Манайхан чи нөгөөх нэг амьд нь тулчихгүй болохоор яваад идэг байхгүй юу нэ. Тэ ерөнхийдөө яг хөө дэж нэг жоохон ханаагаад исэн. Яг хөө дэ хүндрэхэд нэг жоохон асуудалтай байсан. Гэхдээ гайгүй байсан. Нэг юм уучгаар болоод исэн. Өтгөн гарахгүй байсан. Сүлжээний одоо тийм юм уугаад өтгөн гараад исэн учраас яваад исэн. Тэгээ бүр нөгөө өтгөн нь сүлжээнийхээ эмэнтэж гарахаа болоод ирж байгаа шүү дээ. Гэтэл тэр нөгөө шулуун гидсний хавдар болоод таглараад бүгдрөөд ирдэг ч юм уу тийм тохиолдол маш их. Тэгэхээр энэ бол ямар нэг тухайн хүнд л одоо зовир илэрчээвэл тэрийг одоо баг дээр нь үзүүлээд заавал хавдар биш шүү дээ. Хавдрын урд л өчнөө өвчин байгаа. Тэр өвчнийг баг дээр нэмжлээл сэргийлээл тэрэн дээр анхаарад акцентлаад явуучих юм бол хавдраас урдсан сэргийлэх боломжтой. Эрхэм үзэгчтэй би яагаад ингэж шүлэнгтэй ингэж сонсоод ярьж яхад нь бараг таслах гал ингэж байгаа юм гэхээр би өнөөдрийн хувьд яг зүгээр л нэг энгийн тийм ээ ерөөсөө ингэж өвчин гэж юм чи ямар аймарын хавдар гэж юм чи ямар аймарын гэдэг яг энгийн хүний журмаар би эмчтэйгээ ярилцж байгаа юм шүү. Хархан цэг нэвтрүүлгийн үзэгч та бүхэн одоо та бүхнээс хүлцэлвэрчи энийг бол ерөөсөө яг ийм яриа хийж бид нэр хэн нэг нь бүр сайн ойлгоно гэдэг дээр л би хандж байгаа. За тэгвэл би нэг зүйлийг ингээ асууя л да. За хавдартай эмнэлэгт ирчлээ тий. Тэгсэн чинь хавдар байдаг. Гэтэл эмчнэрийн нэг гоё юм байдаг юм шүү дээ. Би одоо дандаа зөндөө олон харгалгаанд орж үзсэн. Гэхдээ кисэр бүгдтэй өөр юм байхгүй. Гэхдээ нэг зүйлийг би эмч ер нь хүнийг үгээрээ гэдэг. Гой сайхан тавилан харцаараа гэдэг. Гой сайхан инээмсэглээ. Сайхан тайван амгалан байгаа ийм нөхцлөөр хүнийг идгээдэг. Ерөөсөө эмчийг хараад тэр хүн тэрүүхэн үедээ зовлонгоо мартдаг. За тэгвэл яг энэ хавдартай байна та. Яана энэ ч дотроо бодно шүү дээ эмч. За энэ хүн чинь хол тавдартай болчих. Энэ хүнд яаж сонсох вэ? Ямар аргаар сонсох вэ? Ах дүүрс нь хэлэх үү? Өөрт нь пал хэлээд нөгөө хүн чинь уйлаад гарах уу? Энэ хоёрыг ямарын сонгож одоо тэр хүн тайлбарладаг юм бол ер нь яг зөвхөн би нөгөө эмч хүний нууцаас асуух гэдэг л да. Яг тэгвэл би эмчийн тийм гоё харц, тийм гоё үг хүнийг идгээдэг учраас л тэрийг асууж байна. За ер нь хавдартай байна, хортой хавдартай байна, ялангуяа хавдар нүсэрхийлсэн байна. Одоо хожуу үе шатандаа буюу 3-4 үе шатандаа хүндэрсэн үед онцлогдсон байна гэдгийг хэлэх гэдэг бол маш хүнд асуудал байдаг. Яагаад гэвэл миний амнаас гарах үгнээс хамаараад тухайн хүний одоо өөрийнх нь болоод дагаж явж байгаа ах дүү нарын сэтгэл зүй одоо маш хэцүү байдалд ордог. Ер нь бол хэлэхэд их хүнд. Гэтэ бид нарт бол шинжлэх ухаандаа юу гэж заадгийн гэхээр тухайн өвчтөнд үннийг л хэлэх хэрэгтэй. Зөвлөрүүлж үү. За зөвлөрүүлнэ гэхгүй одоо ер нь бол уг нь тухайн хүн үннийг бодит байдлыг үнэн зөвөр хэлээд тэр хүнд одоо өөрийгөө эмчлэх боломжийг авах магадгүй цаашаа одоо өөрөө одоо үлцэн амьдралдаа юу хийхийг хүсэж байгаа юм тэр одоо юмаа хийх болцоог нь одоо хангах тийм зорилгоор үннийг хэлэх ёстой. Хүнд одоо жишээлбэл таны хавдар үсэрхийлсэн байхад үсэрхийлээгүй дайжгүй та идэгнэ гэдээвэл тэр хүн чинь нэг л өдөр хүндрэн нас барна. Тэгэхээр тэр хүн энэ эмч надад яагаад худлаа хэлсэн бэ гэдэг ийм асуудал үүсэх учраас үннийг хэлдэг. Одоохондоо манад бол ерөнхийдөө эмчнэр бол ингээ хүндээ бол бүгд ингээ үннийг нь өөрт нь олоод ар гэрт нь ингээ танилцуулаад ярилцаад
ингээд гарц гаргалгаагийн заагаад явдаг байгаа. Олон улсад бол бас ингэж нөгөө яг ийм хавдартай гэдгийг нь одоо танилцуулдаг, хэлдэг, ярьдаг. Одоо тухайн хүмүүст одоо ямар эмнэлэгт хандвал ямар байдаг, одоо айл эмнэлгийн өртөг үнийн хувьд ч юм уу дараагийн асуудал нь яаж шийдэгдэх талаар өөрсдийнх нь одоо үзэл бодолд тулгуурлаад одоо дараагийн эмнэлэгтэйг нь холбож өгдөг ч юм уу тийм одоо хавдрын төв гэдэг ингээд байж идэг. Тиймэрхүү бас үйлчлэгээ байдгийн байлээ. Ер нь бол манад ер нь хараа эмнэлгийн сэтгэл зүйч гэж байдгүй. Одоо жишээ нь сэтгэл зүйч байвал та тэрийг мэдчихлээ шүү дээ. Тэгэнгүүтээ тэгээд ёстой зүйлээ аргаар байна уу, хатаа аргаар байна уу, боломжтой аргаар байна уу тэрийг хэлээд тэгээд эмнэлгийн сэтгэл зүйчдэрээ яг түрүүний одоо гадныхан баг гэршээ эмнэлгийн сэтгэл зүйч гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тийм юм байна уу манайд байдаг. Бага манай эмнэлэг дээр бол сэтгэл зүйч байдаг, хавдар төрлийн үндэсний төв дээр сэтгэл зүйч, хоол зүйч гэдэг бас бүгд байж идэг мэргэжлийн тийм. Тэгээд бид нар маань өөрсдөө яг эмч нар маань зөвлөд явуулахаар очоод сэтгэл зүйн туслал заа, хоол одоо ямар хооллоор хооллох ёстой тийм, шимтгий жилээ өдөг авах ёстой, юунаас илүү татгалзах ёстой гэдэг хоолны талаарх мэдээлэл аваад явах юм бүрэн боломжтой. Ямар сайхан юм бэ тийм. За тэгвэл ерөөсөө ингээд мэдээж ийм өвчтөн за би тэгвэл ийм болсон юм бол би гадагшаа явж ирнэ үлээ да. Тэгээд өөр аргагүй нэнд маань ингээд одоо ерөөсөө ийм тэр чин хавдар гэж чинь зүгээр хавдартай байж тэр чин янз бүрийн нэг ийм юу ингээд нэг ийм үйл шат байд юм ба штэ. Тэгэхээр манад ч юм бол одоо хүний нутагт хоёлоо түрүү нэг ярьж ирсэн штэ. Хүний нутагт бол одоо шинжилгээ 10 цэв байлаа гэж бодоход манад цөөхөн гэдэг. Гэх жишээний ийм нөгөө ялгаатай талаасаа олж хүний нутаг руу зориод байна да. Би одоо тэгж бодчихлоо л да. Би бол тэгж бодоогүй юм. Шал өөр юм бодож ирсэн чи яг тийм юм бэ. Тэгээ хүний нутаг руу зориод тэгээд одоо маш сайн инженер рүү, маш сайн эмнэлэг рүү гэж юм. Тэгэхээр нөгөө нэг дагалт одоо химийн тариач байна уу? Ер нь хавдар гэж чинь тэгээд зөндөө олон юм сууг байдаг ш. Химийн одоо төрлийн төрлийн хавдар гэдэг бол ерөнхийдөө нэг хүн эмчилгээ гэж юусоо байдгүй. Хавдар маань өөрөө мэс засал, хийм, туяа гэсэн одоо 3 эмчилгээний цогц нийлэмжээр одоо хавдрыг эмчилдэг. Гэтэ одоо ямар эрхтний хавдар, ямар эсийн гаралтай хавдар, ямар үе шатанда байгаа гэдгээс хамаарат одоо мэс заслан төрүүлээ гэх юм уу, эсвэл химийн төрүүлэх юм уу, тэ аль үедээ туяа орж ирэх юм гэдэг ч юм уу те. Энэ маань өөрөө нарийн шинжилгээ ухаан байж байгаа. Тэгэхээр хоёлаа ерөөсөө тэр хүний нутгийг зориод байгаагийн учир начрыг би бас шал өөр бодож ирсэн юм байна. Ерөөсөө за эмнэлгээ бараадаад байгаа юм байна. За эмчээ гэхдээ эмчтэй хэлдэг байх те. Эмчээ би ингээд гадагшаа ингээд явж эмнэлгээстэй те. Тэгэхгүй бол ерөөсөө бас яагаад гэвэл нөгөө тоног төхөөрөмж нь хагас те байхгүй ч юм уу. Гэх жишээ нь ямар нэгэн болохгүй болоод яваад байна да. Тэгэхээр яг эмнэлгийн яг юугаар бол одоо манай Монгол эмнэлгийн чадвар чансаа эмчнэр гарамгай. Тэрийг бол хинч маргахын аргагүй. Дэлхийд одоо Монгол эмчнэр бас гайхагдчих шүү дээ. Тарихаар байна, зүрхээр байна тий. Зөндөө ол юм аа. Би бас нөгөө нэг мэрэгжлийн биш мөртлөө ингээд нөгөө дөө эмчнэртэй чинь манай дөө нэр чинь бас эмчнэр шүү дээ. Тэгэхээр чи бас сонирхоод тэгэл ингээд телевизээр юм уу ингээд ярилцлага хийж яхад нь бас сонирхоод бахархаал тэгсэн мөртлөө ямар хүнд мэрэгжлийн эмч вэ гэж ингээд жоохон харамсаад ингээд зөндөө их юм дээр ингээд бодлогоширдаг байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө эмч тэгээд одоо ингээд явлаа гэдэг ямар зөвлөгөө өгдөг юм болоо тэр хүнд. За яг одоо ингээд нөгөө эмчилгээний одоо жоохон сонголт дутмаг гэх юм уу тий. Эсвэл эмчилгээний үр дүн жоохон тааруу байгаа хүмүүс ерөнхийдөө бас ингээд гадагшаа дотгошоо явъя гэж
материалаа ингэж явуулсан, ийм эмнэлэгт ингэж хандсан. За тэгээд ийм хариу ирсэн, ингэсэн тэгсэн гэж ярьдаг. Тэгээд нэгэнд одоо явъя гэж байгаа хүмүүсийг бол хойрохгүй. Мэдээж тэр чинь өөрөө тухайн хүний сонголт шүү дээ. Хоёрдугаар бол яагаад гэвэл нөгөө өвдсөн хүндээж тэр ар гэртээж тэр харамсах юмгүй үлдэх тэр одоо сонголтыг нь бид нэр тэр хүмүүст нь үлдээн гişнээ нь одоо эмчилгээ одоо ер нь бол хэцүү болцсон ч гэсэндээ тэр хүмүүс явмаар байна гэж хахад бид нэр бол одоо өөртөө мэдээ ер нь бол ийм гээд одоо шинжлэх ухааныхан талаас бүгдийг нь бол тайлбарлаж өгөөд тэгээд явуулдаг байгаа. Гэхдээ та нарын яг гол зөвлөгөө нь юунд байдаг вэ? За хүний нутагтагчаар тэгээрээ одоо юу гэдгийг нөгөө Монгол юу байдаг штэ. Монгол аргачлалаараа гэдэг юм уу, яг имлэгээрээ гэдэг юм уу, ингээ зөвлөгөө өгөх, ямар зөвлөгөөг их голчлон өгдөг юм болоо. За та минь яг энэ үе дээр байгаа. Одоо бол нууцгүй болчихж шин. Айхын байхгүй хоёр тал ярихаар болчихж байгаа үстэй бүх юм нэгдсэн учраас. Тэгэхээр хэрэн дээр бүр хатуу зүйл ээдтэй тэгээрээ ээдтэй ингэрээ гэдэг ямар зөвлөгөө өгдөг юм болоо. За би бол яг явж байгаа хүмүүстээ ямар зөвлөгөө өгдөг гэхээр одоо нөгөө нэг хавдартай хүмүүс маань одоо эдисийн төвшөнд буюу одоо нөгөө биопси гэж байгаа шүү дээ. Одоо эхлээд бол биопси одоо тэр дурандуулаад ч юм уу, хатгуулаад ч юм уу одоо тэр тухайн эрхтнээсээ нэг жоохон эд агуулаад тэр эдийн ингэж нөгөө эмэг судлаач эмчнэр маань шинжилээд энэ бол ийм эсийн гаралтай ийм хавдар байна гэж тогтоож байгаа. Эсвэл месоцийн дараах одоо нөгөө тухайн хавдартай эрхтэн дээр чинь бас одоо тэр эмэг судлалын шинжилгээнүүд нь хийгдээд одоо үе шат бүх юм гаргаад ирж байгаа байхгүй нарийн. За тэгээд тэр гаргаж ирсэн шинжилгээний одоо бэлдэц гэх юм уу тэрийг нь би авч яваарай гэж маш их захидаг. Яагаад гэвэл тэрийг одоо гадагшаа явж байгаа хүмүүс маань тэмдээ одоо үндсэн юм дээрээ нарийн одоо тэр генетикийн шинжилгээ, молекул генетикийн одоо мутацуудыг үзүүлэх тийм нарийн шинжилгээнүүд хийлгээд тэрэнд нь одоо ямар нэг эерэг гарсан хариун дээрээ тохирсон эмчилгээгээ та нар хийлгэж чадах юм бол нэг гордлого байгаа. Тэрнээс биш одоо хэрвээ зүгээр ингээл гүйж очиод үзүүлнэ гэх боломжгүй. Тэгэхээр та нар тиймэрхүү юм дээрээ сайн анхаараарай. За тэгээд одоо бүр одоо өрөвддөг л дөө яагаад гэвэл одоо хавдрын эмчилгээ гэдэг чинь нэг юмыг аваад шууд болчдгүй дараа нь тэр хийм туяа эмчилгээгээд өчнөө цаг хугацаа мөнгө төгрөг одоо зарсан эмчилгээ байдаг байхгүй юу? Яагаад гэвэл жишээлбэл одоо миний хийдэг хийм эмчилгээ гэхэд бол одоо тодорхой давтамжтай 14-өөс 21 хоногийн давтамжтай тухайн хүн одоо нэг хэдэн курс хийх ёстой байдیں۔ Тэр курсээрээ явна гэхээр тухайн хүн бол одоо нөгөө дагаж яваа хүмүүстэйгээ тэнд одоо 2-3 сар болох ч юм уу тийм. Тэгэл 2-3 сар болно гэдэг маань л өөрөө нөгөө эмчилгээний зардлаас гадна тэнд амьдрах өртөг гэдэг маань өөрөө маш өндөр байхгүй юу? Тэрэнд нь санаа зовоод за яг уу та нар тэгээд яваад үзүүлээд эмчилгээний сонголт олчихсон уу гэх тийм. Эмчилгээнийхаа сонголт олчих юм бол яг уу эхний 1-2 курсээ тэндээ илгэчээд эмээ үлдсэн курсынхаа эмийг аваад ирж болно шүү. Ирэхээр нэнд одоо яг тэр журмаар нь тий одоо гайд дээр яаж заасан байдیں۔ Тэр журмынхаа дагуу хийгээд өгөх боломжтой шүү. Бид нэр хийж одоо Монголд бол энэ хийж чадахгүй дээ биш байхгүй юу? Нэгдүгээр биднэрт одоо тэр нөгөө онцлогооны төвшөнд тэр нарийн шинжилгээ хийгдэх боломж нөхцөл нь өөрөө бас тааруухан байгаа даа. Гэхдээ ерөнхийдөө бид нар бас боломжийнхаа төвшөндөөс сүүлийн жилүүдэд маш их одоо гений өөрчлөлт мутац тий одоо тэр үеэдээ тэднийг бол бас үзээд байгаа тодорхой хэмжээнд үзээд тэрэндээ тохирсон бай эмчилгээ, дархлаа эмчилгээнүүд нь бас ганц нэгээр ч гэсэн ороод ирсэн тухайн эмчилгээгээ ингээд чадах чинээгээр боломжоор хийгээд байгаа. Тийм бид нар ч өөрсдөө нөгөө олон улсын гайдыг баримталж эмчилгээгээ хийн шүү дээ. Тэгээд тэр эмчилгээнд чинь юу үзэх ёстой байдгийг, юунд нь ямар эмчилгээ хийх ёстой байдгийг гэдгийг хараад мэдээд байдаг боловч уншаад мэдээд байгаа боловч тэр одоо онцлогоо шинжилгээний төдийлөн сайн хөгжөөгүй за тэр онцлогоо шинжилгээгээ мэдсэн байлаа гэхэд нөгөө одоо хийгдэх ёстой эмнүүд маань Монголд байхгүй байгаад учир байгаад байдаг. Тэгэхээр иймэрхүү юмыг хэрэглэх хэлжил одоо манайхан маш олноороо гадагшаа одоо явдаг. Тэгэхээр би бол бүр
өнгөцгөнстэй өргөмөр юм бодож ирсэн юм байна. Би бол ингэж бодож ирсэн байхгүй юу? За тэр хүмүүс ингээд маш их зардал гараад байна шүү дээ. Эцсийн старт өмнөөсөө одоо хандуугуугаа тий. Зарим нэг нөгөөд тэгээд гэхдээ зарим нэг нь өглөөч гэсэн дахиад өгөх боломжгүй шүү дээ. Яг тэгвэл тухайн хүн чинь дахиад амьдралтай хүн шүү дээ. Тэ? А хүн болгоноос дахиад тэр дутчлаа гэдэг дахиад нөгөө хүндээ халуун. Тэ? Тэгэхээр би ингэж бодож ирсэн байхгүй юу? За яг үнэндээ шүү эрхэм үзэгчтэй. Миний бодлол үнэхээр гинэн байсан байна. Би ингэж бодохгүй юу? За ингээд хүмүүст ингэж байж. За хүмүүс ингэж ханд өгөөд байна шүү дээ, тэ? Тэгээд зүгээр байгаа орноор л төсөөллөө л би. Бүгд найрамд Солонгос улс бол эх орноо яаж босголоо. Түүжсэн бүгжээ өршлөө бичиж эх орноо босгосон. За тэгвэл бид нэр хавтартай тэмцэхийн тулд заяа. Эрүүл мэндийн яамтайгаа, засгийн газартайгаа, ард түмэнтэйгээ, тэр ханд өгөөд байгаа хүмүүстэйгээ, за бүр хатуу хэлэхэд миний эх орныг хуйраалцсан тэр их баячууд хүртэл ингээд нийлээд хамжаад тэгээд нэгэн ийм одоо сая имлэг дээр ингээ гаднаас нь ингээ харж байгаа. За амбултоор нь тэр энэ нэгсэн энэ юу нэгээд ингээ харж байхдаа амбулторыг ингээ нэгэн чигт хуваасан нэг газрын одоо юу гэдэг кабинет болгоо тий. За тэр очиод байгаа тэр очиод имнүүлээд байгаа бид нар чинь бас нөгөө тоног төхөөрөмжинд нь болж явж байгаа шүү дээ тийм ээ. Тэрнээс эмчээ голоод яваагүй байгаа шүү дээ. Тэгэхээр тэр тоног төхөөрөмжийг авчираад суурлуулаад эргээд нөгөө одоо энэ манай монголчууд эмч нар чинь одоо сургалтанд яваад байна шүү дээ. Тэгэх юм бол бүр тэндээс нь нөгөө жинхэнэ зөвлөхийн хэмжээнд авчираад энэ кабинетэд бий болгоод за тэр их урсгалыг эх орондоо байлгаад тий одоо зогсоно гэсэн үг шүү дээ багш гэсэн. Тэгэх юм бол эдийн засаг тэр эх орондоо байгаа хүний сэтгэл зүгээд ингээд маш олон юм байгаа дагалдах юм. За ингээд болчих юм биш үү гэсэн ийм хийсвэр би бодолтой байлаа. Гэхдээ миний бодол буруу биш эрхэм үзэгчтэй. Ер нь тэгвэл зүгээр юм уу гэсэн ийм хайлган цайлган бодлоор би бодож ирсэн. Гэтэл тэрэнд чинь чухам юу гэдэг гэхээр нөгөө тоног төхөөрөмжийн нөгөө одоо жишээ нь яг хийнэр. За яг тэрэнд нь өсөр хэлсэн. Тэгэхээр тэр болгоны нэр төрлийн тоног төхөөрөмж байж ээж нарийн шинжилгээний одоо бүх юм яг хэлийн чандад байгаа тэр бүх материал тоног төхөөрөмж байж ижил эх орондоо байх ёстой юм байна тий. Тэр одоо тэр эмчилгээний нэр төрөл одоо наазахын хэмжээ маш үнэтэй. Тэгээ манад одоо нөгөө эрүүл мэндийн даатгалыг чинь төрөөс 100% даадаг. Тэгэхээр одоо энэ химийн юмнууд чинь дотроо маш олон төрөл. Хавдрыг устдаад юм даадаг штэ. Тийм үү. Нөгөө сүрийг л даадаг гэдэг юм уу? Тийм өдрийн одоо химийн одоо ерөнхий химийн юмнууд байна. Байн эмчилгээгээд бас нэлээд олон төрөл байна. Бас дахлын эмчилгээ бас эхнээсээ ороод ирсэн байна. Эдгээр маань өөрөө маш үнэтэй байхгүй юу? Дахлын эмчилгээ гэхэд одоо нэг удаагийн курсынхны эмчилгээ одоо 10 саятай байдаг ч юм уу. Байн эмчилгээ маань одоо 8 саятай ч юм уу, 3 саятай ч юм уу, 5 саятай ч гэх юм уу. Ийм маш их үнэтэй юмнуудыг одоо тодорхой хэмжээгээр ингээд одоо эрүүл мэндийн яам дээр маань ингээд Монгол улсад хөлийн зөвшөөрөгдөд оруулж ирээд эмчилгээ онцлогоондоо бид нар ч одоо хэрэглээд нэлээд олон жил болж байна. Энэ эмчилгээ онцлогооны нэр төрөл ингэж очирсантай холбоотойгоор одоо хүмүүсийн одоо амьдралын чанар бас одоо хагасэндээ маш их уртсан чанартайгаар уртсан гэж уртсаж байгаа ч гэж уртсдаг угаасаа. Тэгэхээр энэ бүхэн маань одоо юу юм гэхээр бидний одоо нөгөө ингээд эрүүл мэндийн даатгалаас энэ бүх юмыг чинь үнгүй өгөөд байх юм бол энэ чи өөрөө санхүүжилттэй дийлэхгүй даахгүй. Яагаад гэвэл нэг хүнд нэг эмчилгээг нэг удаа хийгээд орхихгүй байхгүй юу? Тэр чинь одоо курсээр тодорхой хэмжээнд хийн. Зарим хүмүүст бол одоо бараг ингээд хороогийн мөнгө бүсийг үзэг хүртлэн хийх ч юм уу тий. Тэр болгонд чинь 21 хоног тутамдаа 5 сая, 7 сая, 10 сая эмчилгээ хийгдээд байх юм бол юм чинь нэг хүнд ямар болох вэ? Гэтэл энэ чинь хаан байгаа хавдартай хүмүүс хийгдэж байгаа. Тэр чинь энэ бүхнийг ингээд ботхоор ус бодлогоор зохицуулахгүй бол энийг одоо өнөөдөр та бид хоёр яриад зохицуулны нөгөөгөө аргач. Тэгэхээр
Эмчнэр бол ингээд мэдээд байдаг. Юу үзэх үү, яах үү, ямар эмчилгээ хийгдэх ёстой мэдээд байдаг. Гэвч тэр нь одоо ингээд нөгөө тэр одоо генийн түвшинд хийгдэж байгаа шинжилгээ, молекул генетикийн шинжилгээнүүд ч өөрөө бас маш өртөг өндөртэй байхгүй да. Тэгээд тэрийг ч одоо 3-4 саяар нь хийлэг гэхэд өнөөдөр хэн нь 3-4 саяг өгөө хийлгэж чадварцээ вэ? Боломжтой бэ? Хэн нь өнөөдөр хийлгэх боломжгүй байна? Хэдэн хувь нь хийлгэж чадах юм бэ? Хэдэн хувь нь хийлгэж чадахгүй юм бэ гэдэг асуудал байгаа. Энийг чинь бас ингээд даатгалд оруулъя л гэхээр нөгөө даатгалын санжил яагаад байгаа гэдэг. Тийм. Тэгэхээр энэ өөрөө бүр ингээд учир нь бодлогоор зохицуулахгүй л бол энэ чинь өөрөө хүмүүс нь одоо эмч мэрэгчлэтнүүд маань өөртөө ийм боломж байна, ингэж хий, мэдээд байгаа. Тэгтээ тэрийг хийхэд маш их өртөг зүйл нь байхгүй, тийм зүйл нь байхгүй, зохицуулалт нь байхгүй биш үү? Тэгээ тэр болгоны чинь ингээд даатгалаас зохицуулаад байна гэвэл даатгалын сан. Яг түрүүний нөгөө миний хэлдэг л байхгүй юу? Одоо жишээ нь би зүгээр очсон орныхоо жишгээр бодъё л та. Бүднэр Солонгос улсад суугаа Монгол улсын элчин сайдын яам болон консулын албадууд яг бүх тэр гуугаад байгаа хүмүүс тусалж чадахгүй шүү. Боломжгүй. Тэр шиг хэмжээтэй мөнгө байгаа шүү. Тэг. Хэмжээтэйгээс гадна тэр чинь зориг ямар хүнд бүр ямар хүнд гэдэг хамгийн эцсийн шатны гэдэг дээр төвлөрсөн байгаа шүү. Тэгэхээр тэр чинь одоо хэмжээтэй юм чинь хэмжээний дотор бол тийм ээ. Тэгэхээр яг тэр жаягаар тэр байдлаар энэ гацаа яваад байгаа юм байна шүү дээ тийм үү. Тэгж одоо ямар эрхтний ямар өвчин гэдгээс хамаарат одоо жишээлбэл хавдраар гэхэд Монголд одоо эмчлэгдэх боломжгүй ямар хавдрууд байгаа юм тийм үү. Тэр өвчин нь онцлогдоод тэр нь одоо хавдар судлалын үндэсний төв дээр одоо захиргааны одоо тэр эмчнэрийн бүр том хурлаар ороод за энэ үнэхээр ингээд эмчлэгдэх боломжгүй энэ үнэхээр гадагшаа явнаа гэх юм бол тэр бичгээ албан ёсоор хавдар судлалын үндэсний төвөөс эрүүл мэндийн яам руу гаргаад эрүүл мэндийн яам нөгөөх нь одоо шалгаад нэглээ цаашаа одоо судлаад одоо тэр одоо санхүүжилтийг нөх боломжтой гэж үзвэл үгүй шүү дээ. Тэрнээс өнөөдөр одоо хэлсэн болгоно. Өнөөдөр хэлсэн болгоно заахгүй. Өнөөдөр жишээлбэл бүдүүн эзний хавдар гэхэд Монголд мэс заслан байгаа мó байна, химэн байгаа мó байна. Шулуун эзний хавдар дээр туяа эмчилгээнд байгаа мó байна. Гэтэл энд ингээд хийгдэх боломжтой юмыг ингээд гадагшаа ямархан гэдэг ах юм бол тэ нэг хүн дээр гişний төвөгний зардал гарахгүй чинь бас эргээд өөрөө асуудал шүү дээ. Тэрийг тэгээд тухайн одоо өвчнөдөө ер нь хэлж амжих уу? Ер нь манад байгаа шүү дээ. Чи зүгээр эхлээд эндээ бүр хүмүүс яг юм байлгахгүй л дээ. Хүмүүс ерөнхийдөө ингээд гадагшаа явах гэсэн юм аа одоо танаа эмнэлгээс бичиг авмаар байна гэдэг байхгүй. Тэгэхээр бид нар бол ингээд бичиг өгдөг хүмүүс биш ээ. Энд чинь тэ. Энэ чинь бол ингээд энд ингээд хийгдэх боломжтой. Гэтээ та нар энэ одоо Монголд эмчлэгдэх боломжтой өвчин дотор байгаа учраас та нар энд дэмжлүүлэх үү эсвэл гадагшаа явна гэвэл та нар улсаас биш өөрсдийнхөө сонголтоор явж байгаа учраас одоо тэрийг та нар өөрсдийнхөө зардлаар гаргана. Ямар нэгэн одоо эмнэлгээс юм бичиг өгөхгүй. Эм бичиг чинь өөрөө бүр маш том хурал болоод бүх одоо том эмчнэрийн яриад шийдэгдэж гардаг юм шүү дээ. Энд чинь зүгээр нэг энэ өвчтний өвчтөнтэй гэдэг эмнэлгийн баланс гэж тэгж зүгээр гарах хэрэгтэй юм биш байхгүй юу? За тийм нарийн байж тэгжээ тэр хүн цаашаа явдаг. Учир нь бол ерөөсөө эндээсээ бүр хамаг яма шийдээ тий. Гэхдээ шийдэхдээ нөгөө л миний хэлээд байгаа. Би юун дээр ингээд эмзэглээд байгаа, юун дээр ингээд сэтгэл өвдөд байгаа юм гэхээр нөгөө тэнд очсон хүмүүс нөгөө дараа нь одоо хүн гайгүй очиж шууд нисээд ирэхгүй шүү дээ. Тэгэхээр чинь тэнд чинь тодорхой хэмжээний хугацаа байх ч юм уу эмчилгээ хийх хугацаа эндээ нөгөө өртөг зардлаа маш их бодохгүй бол маш их хүндрэл бас гарна гэдгээ ер нь хүн бодмоор юм тийм. Ер нь боддогч байх. Гэхдээ бодоод
зарим тэгдэг штэ. За очиод ингэж хийм шиг байсан. Тэгээд тэгсэн чинь тэгдвэ. Дахиад ингэ операцанд юм уу? Дахиад шинжилгээ гинэ. Тэгсэн чинь тэдний хэрээний мөнгө тэгээд дутаад байна гинэ. Яг хүн им дээр эрсдлээ бодмоор юм шиг тий. Яа тэгээд тэр гинэн зан шүү. Гинэн зан. Яа тэгээд тэр чинь очиод хүний нутагт за яг нэг айлд очиод ингэ дундлаа барьлаа. Тэгээд өвчтөе хүн дандаа тэгээд байгаад байх хэцүү. За буудал байгаад байх хэцүү. Тэр түрээсийн байранд байгаад байх хэцүү. Элчин сайдын ямар түрээсийн байр савтаа биш тийм ээ. Гэх жишээ нь ингээд бүх талыг ингээд бодоод эргэцүүлсний үндсэн дээр бүр эцсийн шийдвэрийг гаргах нэг бас боломж байгаа юм байна тийм. Тэрийг одоо яг тухайн хүн маань болоод гэр бүлэрээ өөрсдөө ярихаа болцоо боломжтой маш сайн харилцаж шийдэх ёстой. Дараа нь бүр дагавраа бас өөрсдөө бодох хэрэгтэй. Тэр бол буруу биш. Тэр хатуу юм биш. Ерөөсөө хатуу юмтай учирсан учраас хатуу юмыг бас хажууд нь бодчих хэрэгтэй. Юм байна гэдгийг л би бодчих юм мэдэрчлээ тий. За ингээд эрхэм үзэгчтэй та бүхэндээ бүх найрамдах Солонгос улсад суугаа монголчуудаа Аки бит хоёр Аки болохоор Аки гэдэг нэг залуутай нэвтрүүлэг хийсэн байхгүй. Тэгээ яг энэ дээр онцолж ярьсан. Тэгээд бит хоёрын яриг маш их хүмүүс сонирхож байсан. Ерөөсөө лайвчин байхгүй юм мундаг албартай лайвчин манай Аки шин. Тэгээд яг 2 цаг хагасын нэвтрүүлэгт бол шууд 35 за 18,000-аас 35,000 хүн шууд орж ирээ сонирхож байсан. Тэгэхээр хүн ямар хүнд ямар хэрэгтэй байна гэдгийг мэдрэгдэж байгаа. Тэр чинь хүний мууд дурлаад байгаа даа шүү дээ. Энд чинь сэрэмжлүүлэг явагдаад байна. Тэгвэл би энийг чинь сонсоод авъя. Энд чинь бүр сонсчмоор юм байна шүү дээ гэдэг ингээд үзээд байгаа шүү дээ. Яг энэ дээр та одоо заавал өвчтэй гэхгүй, заавал бие муутай гэхгүй, заавал одоо яана гэсэн хүндээ биш. Ерөөсөө л арт түмэндээ нэг өөрөө сэтгэлийн сэрэмжлүүлэг өгөх үү. За одоо тэгээд сэрэмжлүүлэг гэхээс илүүтэйгээр ямар ч гэсэн нэгдүгээр хамгийн түрүүнд ерөөсөө хурдан имлэгт ирмээр юм. Нөгөө л түрүү яриад байсан шүү. Жохон би өөр болов. Би зүгээр л хүн болгоно өөртөө хайртай байгаараа таны би сэлбэггүй шүү, запаасгүй шүү тий. Нэгэнтэл одоо өвдсөн бол одоо та тухайн иргэдний одоо асуудал үүссэн л бол дорн нэмтлүүлж байгаараа, үзүүлж байгаараа тий өөртөө хайртай байгаараа л гэж хэлмээр байна. Яг зөв. За их үзэгчтэй. Би бол маш их зүйлийг зүгээр миний ээж их алтуулчлаа. Тэгэхээр би өөрөө ер нь бас л тэгэл үзүүлэл харуулаад одоо шинжилгээ хийгээд байлгаад байсан бас л зөвдөж байгаа юм байна. Угаасаа зөвдөн. Энд чинь эрүүл ах хүн ер нь нэгэнт ингээл хорвоод нэмтлээд хүн болж төрөөд тэр хүн болохын тулд ээж аав яаж зовж хүүхдээ өсгдөг үлээ. Тэгээ өсгснийх нь хариу өсгснийхаа дараа эх орондоо тэр хүн ээж аавтай ачаа харуулах ёстой. Тэхийн тулд хүн эрүүл байх ёстой. Үнэхээр эрүүл байх ёстой. Тийм учраас миний эрхэм монголчууд хар хүнцэг нэвтрүүлгийн эрхэм үзэгчид та бүхэн биеэ сайн гамж, биеэ сайн чагнах биш зүгээр анзаарч тэгээд ер нь эмнэлэг гээч юм аймаар юм биш. Эмнэлэг гээч юм чинь өөрөө зөвлөгч, эмнэлэг гээч юм чинь өөрөө одоо хамгаалагч тул энэ хамгаалах энэ их цагаан нөмөрхтөнгүүдтэй та нар хүрэлцэн ирээд нэг юм ч гэсэн асуучхад буруудахгүй юм байна. Эрхэм үзэгчтэй хар хүнцгийн нэвтрүүлэгт орсон зочин болгоноосоо би сайхан зүйлийг сонсдог. Энэ удаа бол бид хоёр хатуу, зөөлөн, энэрэнгүү бүх зүйлийг хамжаад ярьлаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр эрхэм тань аз жаргал сайхан бүхнийг хүсэн өрөөж Монголынхон ард түмэнд үргэлжийн мөнхөд цагаан халаадаараа, цагаан сэтгэлээрээ, цагаанхан тэр инээмсэглэлээрээ тус олно гэдэг итгэлтэй байна. Баярлалаа. Баярлалаа. Эрхэм үзэгчтэй хар хүнцэг нэвтрүүлэг үргэлжилжээ.
numskullo narne altın çatırak şegek gedal soğudasa Endingen içine tegelsik tegedir Nastığın eda kısıp kunigar olsa Ustin tullo kursun ögülte Urutuna baysan çağırgı elte Urkını bandin kişiği tadılı uta Ukünde urksına boyini tanrıgata İmçe oğulya Eldegi aldım aşı zangara İtigek anıga irdim ümitligere İdirik harkin olur uhanar İl adımda şüttini pişirilse Mustin kullo tursun ögülte Urutuna baysan çağırgı elte Urkını bandin kişiği tadılı uta Ukünde urksına boyini tanrıgata İmçe oğulya Dingige murgondo amski ki tawbi tingalobata tumlana ninki bahana tukhdakh tawbi tutga irreste Ustin kullo tursun ögülte urutuna baysan Urkını bandin kişiği tadılı uta Ukünde urksına boyini tanrıgata İmçe oğulya Ustin tullo tursun ögülte Urutuna baysan çağırgı elte Urkını bandin kişiği tadılı uta Ukünde urksına boyini tanrıgata İmçe